За сайн байцгаана уу? Та бүхэнд орой мэндийг хүргэе. За баг зэрэг хугацаанаас хоцорч эхэлж байгаа хөлцөлөж баг зэрэг техникийн саадлаараа бид нар бас юм бэлдэж байгаа таарлаа. Тэгээд арга хэмжээ маань эхлээд бэлэн болсон. Одоогор бидэнтэй хамт нийт 52 хүнтэйгээр арга хэмжээ маань эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ маань бол зөвхөн Zoom дээр явж байгаа. Facebook дээр юм уу өөр ямар нэгэн платформоор шууд лайв хэлбэрээр бол явахгүй байгаа шүү. Тэгэхээр та бүхэн найз нөхөддөө магадгүй Facebook дээр лайв хийж байгаа хүн байвал залруулаад хэлээд өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээд арга хэмжээгээ эхлэх үү? Уянга бэлэн үү? Бэлэн байна. За эхлэе. За окей. За өнөөдрийн Шинэ Улаанбаатар community-гээс зохион байгуулж байгаа. Өмнөх бид нар 3 дугаар сард MLB Night гэж шинэ юм цуврал одоо ивентийг эхлүүлсэн. Тэгэхээр эхний ивент маань амжилттай болсон. Тэгээ сар болгон зохион байгуулагдах төлөвтэй. За 4 сарын маань арга хэмжээ маань ингээд инх өнөөдөр эхэлж байна та бүхэнд. Тэгэхээр 4 сарын 29-ний өдөр за манай MLB community-ийн хамтран үүсгэн байгуулагч Уянга маань бидний хамгийн том дарга Уянга маань оролцохоор болсон. Тэгэхээр Уянга орой минь сонь сайхан юу байна? Карантиныг яаж өнгөрөөж байна? Өдөртөнгөл гэхтэй байгаа л шүү дээ. Саггаар болохгүй. Тэгээд онлайн ивент харин зохион байгуулад нөгөө карантин байх үед тэгээд харин дайчгүй болоо гэж одоо хэлдэг. Зөв. Бид нар ч одоо бүгдээрээ бараг ковидын ачаар яг хүндрэлүүдэд тулгарч байгаа ч гэсэн нэг авч байгаа давуу тал нь бид нар бүгдээрээ гэрээсээ сайхан ажиллаад ремот ажиллаад сурч байгаа шиг байна. Аливаа асуудал бол бас зайнаас шийдэгдэж олон зүйлүүд болж байгаа шиг байна. За тэгэхээр Уянга өнөөдрийн ярих сэдвийнхээ талаар товч тайлбарлаж өгөөч. Өнөөдөр ямар сэдвийн дагуу ярихаар төлөвлөсөн бэ? Эндээс одоо энэ ивентэд байгаа хүмүүс яг юу авах вэ? Чиний ярианаас гэдэг талаар товч хэлж өгөөч. Тийм манай нөгөө өмнөх ивентэд дээр ер нь зарим хүмүүс яг нөгөө спикерүүд юм яхад юм вижншри яг чи бүс юм те нөгөө тийм загварууд яг ямар юм бэ тийм бодлоо гэдэг асуу. Бүтэцтэй яг хол боломжгүй бай MLB Night-аар ер нь бол яг тэгээ нөгөө энэ дээр суурилсан байгийн бүсний загварууд байдаг. Миний тухай ер нь онлайн хувьд кодны хувьд За баярлалаа. Бид одоо 3 хэсэг болж байгаа. Эхлээд бид нэр яг нөгөө төр болсон нэг чиглэл байна. Тэгээ дараа нь болохоор энэ дэвсэлтэй явдаг байгийн яг тэгээ бүүстинг гэж яг юу юм тэрийг юм яриад тэгээд юм байна. За нийт 60 хүн ороод ирлээ. За ерөнхийдөө одоо баг танилцуулга эхлэхэд болох болов уу гэж бодож байна. Тэгэхээр үзэж байгаа, оролцож байгаа хүмүүс маань асуух асуулт байвал чат хэсэгт бичээд за тэгээд дууд өрснөө ч юм уу одоо янз бүрийн асуудал гараад байвал бичээд байгаарай. Тэгээд бас чатн дээр бичээд хэвлээ сайхан. Энэ танилцуулгын дараа асуух асуултуудыг бөөнд нь Уянгаагаас асууж өгнө. Тэгэхээр одоо ингээд юугаа эхлэх үү Уянга танилцуулга. За тэгээ. За. Баярлалаа. Яа тэгэхээр өнөөдөр болохоор нөгөө модон зөвлөсөн загварууд гэх юм да тэгээд decision tree зөвлөсөн загваруудын талаар ер нь нэг тавч ярих байгаа. Тэгээ өмнө хэлсэн чиг decision tree байгийн болон бүсийн загваруудын талаар ярина. За тэгэхээр decision tree гaaгаад ярьсан ер нь одоо юу загварууд байгаа. Сайн загварууд XG boost гэдэг юм уу тий. Тэгэхээр тэрний суурь бас учраас тэгэхээр нөгөө decision tree-г ойлгох шаардлагатай. Тэгээд дээрэс нь яг data science και machine learning дүнгиж болж байгаа хүмүүсийн нэг их загваруудын нэг учраас ер нь одоо энүүгээр ихлээд яхан зүйтэй байна гэж ярьсан. Тэгэхээр decision tree болохоор шийдвэрийн мод гэж ер нь орчуулад байгаа. Тэгээд ер нь яг ихэр мод маань мэдээж тодорхой нэг үндэстэй байх хэрэгтэй. Энийг болохоор одоо үндэс node те одоо болсон одоо үндэс гэж хэлдэг. За тэгээд тэндээсээ ингээд салаадад нэг бол ингээд навч ургана, эсвэл одоо мөчир ч юм уу тий одоо дараагийн ингээд навчийг ургуулах тийм дотоод интернет нод ургуулдаг. За тэгээд тэрнээсээ ингээд цаашгаа явсараад ингээд навч хүртлээ ингээд явсараад ингээд ер нь одоо тухайн мод маань хуваагдах боломжгүй болсон үед юм уу эсвэл одоо цаанаас нь зогсоох тэр нөгөө критерий хүрсэн үеийн хүртэл ингээд мод маань наривчлаа явдаг гэсэн үг.
За тэгээд decision tree байгуулахад шаардлагатай юу гэдэг нь ер нь бол нөгөө хяналттай суулсан заавал тэгэхээр заавалчгүй бид нэр why өсөж байх хэрэгтэй гэсэн үг тийм мэдээж нөгөө нэг талаалал бүр дээр ингээд хангалттай өгүүлбэр сурахын тулд бид нэр хэмжээний дататай байх хэрэгтэй. Тэгээж ер нь бол decision tree сурна. За тэгээд хэдүүлээ ингээд нэг жишээн дээр аваад үзвэл энэ болохоор хүмүүсийн авсан дээлийг ингээд сайн муу тий гэдгээр ингээд ангилсан тийм ангилал байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө манай юу маань why өсөж буй target маань credit risk болчих жоо гэсэн үг. За тэгээд ер нь бол хадгаламж байгаа шүү дээ. Ер нь бол баг дунд өндөр гэсэн юм хадгаламжийн хэмжээтэй. За тэгээд хөрөнгө байгаа мó юу баг дунд өндөр гэдэг. За тэгээд орлогын хэмжээ нь $1000 өгсөн байж байна. За тэгээд credit risk зээлийн одоо эрсдэл нь сайн юм уу юм уу гэсэн хоёр категоритойгоо бид нэр одоо энэ дээр бид нэр decision tree зүгээр амхан энэ бол маш зөвхөн line одоо нөгөө юу кодоор ингээд болж байна. Хамгийн гол нь бид нэр таарсан яг юу болоод байгаа гэдгийг ер нь бол ойлгох хэрэгтэй. За тэгэхээр ихтэй харахгүй бид нэр ер нь бол decision tree маань за бид нар дараа нь бол харин одоо split хийх шаардлагатай болж байна. Бид нар ер нь бол нэг нөтийг одоо нөгөө үндэс гэж авч үзээд энэс цаашаа бид нар ингээд нөгөө цадаадаад явах шаардлагатай. За тэгэхээр эхлээд бид нар жишээлбэл одоо asset гэдэг хөрөнгө гэдэг энийг ингээд аваад үзчихээр бид нар ингээд харах юм бол одоо low гэсэн утган дээр хоёр хүн credit risk нь муу гэсэн credit riskтэй юм тий. За тийм үү шигээ ингээд бид нар нэг салаадаад ер нь одоо энэ дээр яах юм бид нар одоо муу creditтэй хүн уучлаарай яриач нь тасалсан. Зарим хүмүүсээс нэг яриа нь чинь баг зэрэг тасалдаад сул сонсогдоод байна гэдэг чинь боломжтой бол нэг чихвч зүгөөд ярих боломжтой болоо. Эсвэл арай нэг чанга ойрхоноос ярих юм уу? Зарим хүмүүс яриа нь сул байна. Гэсэн юм билж шээ. Байна. За энэ юм байна. За баг зэргийн техникийн садал ирсэн бололтой. За юу яа үлзий би энэ нөгөө машин learning гэдэг дээр байгаа байхгүй. За. Тэгэхээр эндээс би танилцуулж байна. За. Аха. Харагдсан. За юу яа. Нэг яагаад яагаад таамаг та. Тэгэхээр би одоо эндээс ярьж та сонсогдож байна уу? Надад бол дагуу сайн сонсогдож байна уу? Чигтэй аль болох чанга яриад. За. Яа, тэгэхээр түрүүн болохоор бид нар энэ нөгөө asset-ийг аваад тэгээд нөгөө low гэдэг дээр болохоор хоёр одоо bad гэсэн credit risk байгаа учраас бид нар энийг ерөнхийдөө энэ байгаа гэдэг юу вэ? Зөвхөн одоо нөгөө good гэж байхгүй, зөвхөн bad гэж байгаа учраас энэ маань юу болчихж байгаа гэсэн үг. Одоо leaf тий одоо нөгөө нэг навч болчихж байгаа гэсэн үг юм байна. За тэгэнгүүт дараа нь болохоор яг гэхээр нөгөө high болон medium гэдэг энэ хэсгүүд ингээ үлдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотор маань нөгөө credit risk маань холилдсон явж байгаа. Тэгэхээр энэ маань яг гэхээр манай нөгөө internal node болчихно гэсэн үг. Одоо цаашаа бид нэр leaf болохгүй. Тэгэхээр энийг бид нэр цаашаага задлах хэрэгтэй. Задлахын тулд яг гэхээр одоо savings гэдэг энэ багныг бид нэр ашиглаад. За тэгээ ингээд харангууд одоо нөгөө medium болон low гэсэн savings дээр болохоор good bad гэх ингээ яваад үзэхээр good нь 4 шиг байна тий. За тэгээд ингээд нөгөө тал руугаа ингээ явахаар
asset-а бид нар дахиад аваа. Хэмжлэнгээр ер нь бол одоо юу яадаг гэсэн үг. Бид нар хамгийн эцсийн одоо энэ нөгөө юу хүртэл одоо навч хүртэл ингээд задлаад хамгийн одоо жижиг болох хүртэл ингээд модоо оруулдаг гэсэн үг. Ер нь бол за тэгээд ингээд бид нар анзаарах юм бол ямар нэгэн байдлаар бид нар нөгөө тухайн одоо навчийг үүсгэж байгаа тохиолдолд бид нар энийг цэвэр байгаа буюу одоо зарим их тохиолдолд тий одоо 100% юм уу 60-аас дээш хувь good юм уу bad байж ш бид нар тэрийг одоо leave node гэж авч үздэг. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг decision tree-ийн бид нар purity буюу одоо цэвэр байдлыг бид нар одоо нөгөө алгоритм маань хангаж өгөх хэрэгтэй гэсэн үг юм бол за тэгээд decision tree маань яг уу маш олон төрлийн одоо нөгөө нэг юмуд байдаг л да. Тэгээд тэрнээс яг түгээмэл хэрэглэгдсэн нь болохоор энэ cart болон C 4.5 гэсэн алгоритмууд байдаг. Тэгээд яг юугаараа ялгаатай юм гэхээр анх бол cart маань энэ зөвхөн нөгөө нэг хоёр одоо binary буюу тэ зөвхөн ингээ хоёр төрлийн split хийдэг. Одоо өмнөх мод шиг гэсэн үг зөвхөн ингээ хоёр хуваагддаг. Тийм байдлаар ер нь бол гарч ирсэн. C4.5 нь болохоор илүү нөгөө нэг олон хуваалт хийдэг. Тийм юм дээр ашиглагдахаар гарч ирсэн байдаг. За тэгээд модны одоо бүтцэн мэдээж нөгөө хоёр гишүүн binary tree байна. Юу C4.5 дээр болохоор бүр тийм цагсгаар мод байна гэсэн үг. За тэгээд бид нар яг ба ихээр Gini индексийг болохоор cart дээр ашигладаг байсан. 4.5 дээр болохоор entropy бол үүнээсээ бид нар information gain буюу мэдээллийн гейнийг ашиг гэх юм да тий тэрийг ингээд тооцоолоод тэгээд нөгөө split-үүдээ хийдэг байсан гэсэн үг. Тэгэхээр одоо яасан бэ гэхээр яг нөгөө алгоритмууд маань нэлээд хөгжөөд ер нь бол бид нар аль нэг нь зүгээр одоо нэг package-аас ашиглах шаардлага одоо боломжтой болсон гэсэн үг. Ер нь бол Python дээр ч юм уу дээр ч юм уу тий. Тэгэхээр ер нь бол яг Gini-г ашиглаж гинөө, entropy-г ашиглаж гинөө тэр нэг хамааралгүйгээр бид нар одоо модоо ингээд ашиглаад яваад байж болно гэсэн үг. За тэгээд эднэрийг ингээд нөгөө ашиглаж байгаа нь яаж байгаа гэхээр бид нар ер нь бол split хийхдээ одоо бид нар яг яаж split хийх вэ гэдгээ бид нар олохын тулд энэ Gini юм уу, entropy юм уу энийг ингээд ашиглаад байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хөө гэхээр бид нар аль болох одоо нөгөө мэдээлэл өндөр ингээд авч байгаа. Тэгээд нөгөө цэвэр байж байгаа тэр одоо нөгөө навч руу бид нар ингээд split хийх ёстой. За тэгээд энийг ингээд жишээн дээр аваад үзье. Одоо түрүүний жишээ байна тийм. За тэгэхээр одоо сайн зэлийн оноотой одоо good гэсэн credit riskтэй байх магадлал маань юу вэ гэхээр 8.5 тий. Одоо энэ дээр бид нар 5 шигийг good тэгээд нийтдээ одоо 8 бид нар нөгөө нэг sample байгаа болохоор 8.5 гэсэн. За тэгээ муу нь болохоор 8.3 байна гэсэн. Тэгэхээр бид нар одоо жишээлх юм бол энэ дээр entropy-г ингээд бодоод үзэхээр нөгөө томьёондоо орлуулаа ингээд бодохоор 195 гэсэн юм entropy-тэй байна гэсэн. Ер нь бол одоо credit risk гэдэг энэ баган дээр. За тиймгүүд яг вэ гэхээр энийг бид нар ингээд нөгөө баган төсвөр дээрээ ерөнхийдөө бодож үзнэ. За тэгээ saving дээр ингээд бодоод үзэхээр нэг юм хөдөө гарна гэдэг. За тэгээ ингээд баган төсвөр дээр ингээд бодоод үзэхээр яг вэ гэхээр эндээсээ бид нар одоо хамгийн өндөр тэр нөгөө information gain өгж байгаа энэ хэсгийг бид нар яг вэ гэхээр root node болгож авдаг байхгүй. Тэгэхээр нөгөө өмнөх жишээндээ бид нар нөгөө asset-ыг аваад байсан одоо сонсргүй зүйл биш. Ерөнхийдөө бол цаанаас ингээд бодогдож байгаад яг нөгөө хамгийн өндөр information gainтэй asset байсан учраас бид нар asset-ыг авсан гэсэн. За тэгээд ингээд asset-аа аваа дараа нь дахиад саяны процесс ингээд ер нь бол үргэлжлэн дахиад нөгөө information gain-ээ бодоод гэж явсаар агаад одоо нөгөө манай decision tree ингээд гараад ирдэг гэсэн үг ер нь бол. За тэгээд decision tree-гээ даваадаа л юу юм бэ гэхээр ер нь бол ингээ харсан байх нөгөө мод ургуулж байгаа учраас хүмүүс тайлбархад бол маш ялбархан. Тэгээд яг нөгөө хүний нөгөө бодож байгаа нөгөө thought process гэдэг чинь тийм ерөнхийдөө бол тэрийг ингэж дагаж явдаг учраас бид нэг ингээ зураад тайлбарлахад бол хүмүүст маш амархан ойлгох боломжтой. За тэгээд түрүүн хэлсэн нөгөө хүний шийдвэр гаргах процесстэй төстөөгээд за тэгээд нөгөө модыг ингээд зурж бид нар чаддаг учраас яг мэржлийн бус хүнд ингээд тайлбарлаад ойлгуулахад бол илүү хялбар болдог. За тэгээд ер нь бол чанарын буюу одоо категори бүхий тийм хамааран хувьсгчдэр одоо өөрөө дамын хувьсгч үсэхгүйгээр ажиллах боломжтой гэсэн. За тэгээд сул талын хувьд юу вэ гэхээр хэрвээ та хаяг анзаарсан бол нөгөө нэг leaf node нь ингээд доошогоо split хийж явсаар хагаад хизээ зогсох вэ гэхээр ерөөсөө хамгийн сүүлд одоо хүн бүрийг ингээд сурсны дараа бол зогсох боломжтой. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр нөгөө давуулан сургах магадлал өндөртэй болоод эхэлдэг. Тийм учраас бид нар давуулан сургахгүй тулд одоо pruning буюу ингээд нөгөө тайралтуудыг хийдэг гэсэн үг. Одоо модуудыг арай багасгах гэсэн үг. Тэгжээж бид нар нөгөө давуулан сургалтыг ер нь бол багасгадаг. За тэгээд түрүүн угаасаа харсан байх маш тийм шуналтай алгоритм яагаад вэ гэхээр нөгөө нэг баган тус бүр дээрс те ер нь бол ингээд бодолт хийн. Тэгээ дээрэс нь ингээд нөгөө нэг
split хийгээд ингээ явахаар ер нь бол нэлээд шуналтай. Тэгэхээр нөгөө тооцооллын процесс хийхэд бол нэлээд их одоо юу их усүр шаарддаг гэсэн. Тэгээ тооцооллын хувьд жоохон комплекс болчдөг. За тэгээ нөгөө регрессийн асуудал дээр болохоор нэг тохиромжтой биш. Яагаад тэгэхээр анхнаасаа өөрөө болохоор classification алгоритм гарч ирсэн. Тэгээд мэдээж нөгөө нэг регресс асуудлыг бид нэ шийдэх хэрэгтэй байна гэдэг нөгөө регресс руу ингээд юу алгоритм болгоцсон байгаа. Гэхдээ яг нөгөө регресс дээр дандаа муу анчлан гэсэн үг бол биш. Тухайн нөгөө шийдэж байгаа асуудлаасаа бас хамаарна гэсэн үг ер нь бол. За тэгээд decision tree дээр болохоор уул нь энэ үед нь яг код үзүүлэх байсан. За тэрийг би сүүлд нь үзүүлж хүн. За тэгээд яасан бэ гэхээр одоо нөгөө энэ дээр энэ нөгөө нэлээд их сул талтай алгоритм болоод эхэлж шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр одоо нөгөө сайжруулах шаардлагатай болж эхэлсэн гэсэн үг ер нь бол decision tree дээр. За тэгээд decision tree дээр бид нар сайжруулахын тулд эхлээд бид нөгөө ensemble learning гэдэг зүйлийг ер нь бол ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрний дараа болохоор одоо нөгөө байнгын болон boosting-ыг ойлгоход илүү хэлбэр болно. За ensemble learning бид нар ойлгохын тулд эхлээд одоо алдаа гэж юу вэ те тэрийг ер нь бол бас мэдэх хэрэгтэй. Алдаа гэдэг маань мэдээж нөгөө үндсэн байгаа одоо утгаас таамагласан утгыг ерөнхийдөө хасаад гарсан зүйлийг бид нар бол алдаа гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо нөгөө y гэдэг маань бидний оригинал утга, y малгайтай гэдэг маань болохоор бидний таамагласан утга гэсэн. Тэгэхээр алдаа ер нь бол цаашаа задраад хазаалт, хэлбэлзэл, чимээ гэсэн юм нөгөө гурван зүйлээс бүрддэг гэдэг одоо машин learning дээр бид нар үздэг. За тэгэхээр яг энэ гурав нь яг юу юм бэ гэхээр хазаалт нь болохоор bias гэж яриад байгаа. Ер нь бол яг нөгөө хамааран хувьсгч гэдэг маань бидний y, таамаглал гэдэг маань болохоор y hat гэсэн. Тэгэхээр бид нэр зөвхөн нэг ширхэг одоо y hat бий болно гэсэн үг биш л дээ. Ер нь бол тухайн хувьсгч дээр бид нар маш олон y hat-уудыг бий болгож агаад тэгээд тэндээсээ бид нар тодорхой байдлаар ensemble гэдэг юм яа гэдэг тийм хөдөө байдлаар бид нар эцсийн үр дүн гаргаж авдаг гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө y буюу одоо хамааран хувьсгчаас таамаглал хооронд одоо ямар одоо юу байгаа вэ тий одоо зайн ямарын ер нь ялгуурны ямарын гэдэг нь болохоор хазаалт гэж бид нар үздэг. За тэгээ хэлбэлсэн нь болохоор илүү нөгөө нэг таамаглалууд нь хоорондоо ер нь хэр их хэлбэлцэлтэй байгаа юм тий тэр нь бас бидний нөгөө нэг тооцоололд нөлөөлдөг учраас тэрийг бид нар variance буюу одоо хэлбэлцэл гэсэн зүйл байдаг. За тэгээд noise буюу чимээ энэ нь болохоор нөгөө нэг дата ихэнх дата одоо цаанаасаа жоохон noise-тэй ч юм уу тий одоо нөгөө зах зээлийн дата энтер чинь зарим нэг савлгаан энтрийг бол бид нэр яг тооцоолж чаддаггүй. Тэгэхээр яг нөгөө white noise гэж ярьдаг чинь ялангуяа time series дээр энэ нөгөө нийлэх гарч ирдэг. Тэгэхээр тэрийг болохоор бид нар бас загварчлаад ч юм уу тэр нөгөө таамаглаад жоохон хүндрэлтэй байдаг. Тэгэхээр энэ дээр яг вэ гэхээр бидний одоо нөгөө юу яаж одоо багасгаж болох хоёр зүйл нь болохоор хэлбэлзэл болон хазаалт болоод гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр яг вэ гэхээр бид нар аль болох хазаалт багтай хэлбэлзэл багтай тийм загварыг одоо гаргаж авах шаардлагатай ер нь бол за тэгээд хэрвээ одоо нөгөө хазаалт багтай байгаад хэлбэлзэл багтай байх юм бол манай загвар ер нь бол одоо нөгөө хамааран хувьсгчид таамаглах чадвар нь өндөр байна гэсэн үг болчихж байгаа. За тэгээд хазаалт нь багтай мөртлөө одоо хэлбэлзэл өндөртэй байх юм бол бид нар ойролцоо юм шиг мөртлөө баг зэрэг ингээ алдаатай будаад байна гэсэн үг. За тэгээд өндөр хазаалттай байгаа бага хэлбэлзэлтэй байх юм бол бүр ингээ нөгөө нэг юунаас нөгөө байнаас бүр халдчихна гэсэн үг ер нь бол. За тэгээ нөгөө аль нь өндөр ах юм бол мэдээж биднэрт болмоо. Тэгэхээр яах вэ гэхээр бид нар одоо яг энийг яаж шийдвэрлэх вэ гэж бодож байгаа. Яасан бэ гэхээр одоо нөгөө хэлбэлзлийг бага байлгахын тулд бид нар байгийн буюу одоо тэр цөмхлөлт гэдэг аргыг бий болгож эхэлсэн гэсэн. Бий болгосон гэсэн юм ер нь бол. За тэгээд ер нь бол нөгөө хэлбэлзэл болон хазаалтыг бага байлгахын тулд түлхэл буюу одоо boosting гэдэг ийм аргыг бий болгосон. Тэгэхээр одоо энэ хоёр арга маань юу вэ гэхээр хоёулаа нөгөө decision tree дээр суурилсан. Тэгээд ер нь бол нөгөө зорилго нь бол нэг нь одоо хэлбэлзлийг бага болгох, нөгөөх нь болохоор хэлбэлзэл болон хазаалтыг бага болгох гэсэн ийм зорилготой аргууд гэсэн үг. За тэгээд ensemble learning гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө л хэд хэдэн машин сургалтын одоо загваруудаас гарч ирсэн тэр үр дүн нэгтгээд ингээд нэгтгэснээрээ ер нь бол алдааг багасгах одоо тийм одоо юуг бол ensemble learning гэж яриад байгаа. Тэгэхээр энийг бол ихэнх нь сонсч байсан баах ер нь бол нөгөө гарч ирсэн загваруудаа хооронд нь одоо ямар нэгэн байдлаар нэгтгээд үр дүн гаргаж ирдэг тий. Тэгэхээр ер нь бол одоо сургалтын дата байлаа гэж бодоход тэндээс бид нар одоо тодорхой нэгэн аргачлал буюу одоо загвараар тий юу сургаад тодорхой нэг таамаглал гаргаад авчихна гэсэн үг. Ер нь бол таамаглал 1 2 3 4 гэдэг энэ тооны тий. За тэгээд тэр таамаглалаа бид нар яах вэ гэхээр ер нь бол
ямар нэгэн тийм нэгтгэх дүрм гэж байдаг. Тэр дүрмээрээ бид нар эднэрийг нэгтгээд одоо нэг ширхэг утга гаргаж авах гэсэн үг эндээсээ болвол. Тэгээд энэ утга маань болохоор ер нь бол нэг ширхэг утга байна. Бид нар болохоор олон аргачлалаар гаргаж авсан байгаа энэ таамаглалыг ерөнхийдөө нэг утга гаргаад авчиж байгаа гэсэн үг. За тэгээд бид нар яагаад энийг хийдэм бэ гэхээр ансамбл хийж байгаа одоо хийсэн тохиолдолд бол бид нөгөө алдааны түвшин маань маш бага болох ер нь бол болдог. За тэгээд жишээлх юм бол ер нь бол 5 ширхэг загвар байлаа гэж бодъё те. Тэгээд нэг загвар нь 0.2 одоо алдааны түвшинтэй байсан гэдээ үзье л да. Тэгээд ер нь бол 10.2-ыг нь одоо буруу таамагладаг байсан гэдээ үзье. За тэгэнгүүт яг вэ гэхээр нөгөө 5 аргын одоо 3 нь одоо ийм алдаа гаргасан тохиолдолд манай алдааны түвшин одоо ансамбл хийсэн тохиолдолд 1.5 болж багасдаг гэсэн. За тэгээд 5 аргаас 4 нь одоо алдаа гаргасан тохиолдолд яг вэ гэхээр тэг одоо 10,064 тий 5-ндаа ингээд ийм алдаа гаргасан тохиолдолд тэг 100,032 болно гэдэг гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд үзэхээр яах вэ гэхээр нөгөө манай нэгдэж байгаа одоо нөгөө ансамбл загварын маань ерөнхий алдаа болохоор ер нь бол тэг 105% болж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэгдхэн загвар одоо нөгөө 0.2 алдаатай загвар ганцхан загвар ашиглаж яснаас бид нэр хэд хэдэн загвар сургаад тэгээд тэг 105 гэсэн ийм алдаатай загвар ингээд гаргаад авчих юм бол одоо ерөнхийдөө үр дүн гаргаж авах юм бол бид нарт илүү одоо даваа талтай тий. Тэгэхээр яг нөгөө энэ логик дээр үндэслээд одоо яг нөгөө байгин болон бустинг ер нь бол ажилдаг гэсэн үг. Одоо ансамбл энэ дотор бас хийгдээ явж байгаа гэсэн үг. Ер нь бол. За тэгээд нэгдмэл загварыг хийхэд бол нэг 3 шаардлага байдаг. Ер нь бол зүгээр нэг хідэн загваруудыг хооронд нь аваачаа нийлүүлээд юу ачна гэсэн үг бол биш. За тэгэхээр нэгдүгээрт нь болохоор таамаглах загварууд нь бие даасан буюу нэгнээс ямар ч хамааралгүй байх ёстой. Хэрвээ нэг загвар нь нөгөө загвараас одоо юу гэх нэг загварт нь орсон хувьсагч нь нөгөө загварын үр дүнгээ шалтгаалдаг байх юм бол бид нэр тэр хоёр загварыг хоёулангийн ансамбл хийж болохгүй гэсэн үг. Ер нь бол тэрэнд оруулж болохгүй. За тэгээд загваруудын нөгөө гарсан байгаа алдаанууд нь хоорондоо хамааралгүй байх ёстой. Одоо түрүүний шиг нэг загварын алдааг бид нөгөө загвартай ашиглаад тэгээд ансамбл хийсэн бол тэр бас байж болохгүй гэсэн үг. За тэгээд загвар тус бүрийн одоо нөгөө зөв таамаглагдах байдал буюу одоо accuracy гэж байгаа тийм. Тэр маань 0.5 байх ёстой. Тэрнээс бид нар нөгөө маш бага accuracyтэй загваруудыг ансамбл хийх юм бол манай ансамбл маань үр дүнгүй болно гэсэн. За тэгэхээр энэ дээр үндэслээд яг бид нөгөө нэг random forest буюу одоо random forest маань ер нь бол багийн одоо гол төлөөлөгчдийн нэг л дээ. За тэгээд random forest яадаг вэ гэхээр нөгөө одоо багийн гэж одоо нэг зүйл хийж байгаа. Тэгэхээр багийн гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө л нөгөө нэг буцаалттай төвөрлөлтийг бид нар багийн гэж яриад байгаа. Тэгэхээр энэ яг вэ гэхээр одоо нийтдээ нөгөө нэг тестийн дата буюу одоо нийт өгөгдөл байгаа. Тэгэхээр тэднээс бид нар яг вэ гэхээр буцаалттай ингээд төвөрлөлт хийнэ гэсэн үг. За тэгээд нөгөө нэг төвөр тусбар дээр бид нар загвараа сургах шаардлагатай болно. За тэгээд тэгэхээр чинь нөгөө нэг одоо хичнээн төвөр 10 төвөр хийж байгаа бол 10 төрлийн датасет гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө загвараа бид нар 10 удаа сургана гэсэн үг. Тэгэхээр бид нар яг вэ гэхээр 10 төрлийн үр дүн гарч ирнэ. Тэгэхээр тэр маань тэрийгээ бид нэгтгэхийн тулд санийдээ нөгөө ensemble learning бид нар хийх шаардлагатай гэсэн үг. Тэгээд энэ тохиолдолд болохоор яг вэ гэхээр бид нар ангиллын загвар авах юм бол одоо санал хураадаг. Аль нь их одоо нөгөө тухайн категорид ингээд орсон байна тий. Тэр нэгээр нь бид нар үр дүнг гаргадаг. Хэрвээ зүгээр нөгөө юу байх юм бол regress авах юм бол бид нар дундшилдаг гэсэн үг юм бол. За тэгээд энийг болохоор бид нар бас юу гэж ярьдаг хэ bootstrap гэж ярьдаг. За тэгэхээр шилхэн бол одоо нэг ийм одоо 4 ширхэг мөртөө 3 багантай юм одоо нөгөө дата байсан гэж үзье тий. Тэгэхээр энэ датанаас бид нар одоо нөгөө нэг буцаалттай төвөрлөл ингээ хийгээд үзэнгууд жишээлх юм бол эхний дата нь эхний одоо нөгөө нэг subset тий одоо тэр нөгөө жижиг хэсэг дээр болохоор S1 S2 гэсэн юу ороод за тэгээд дараагийнх тэр гихмшлэнгээр бид нар ингээд маш олон төрлийн юмнууд бий болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр яах вэ гэхээр бид ингээд нөгөө буцаалттай төвөрлөл хийж байгаа юм чинь зарим зүйлүүд ингээд давхардаад орох боломжтой шүү дээ. Тэгэхээр зарим нь болохоор ерөөсөө орохгүй байх магадлалтай. Тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө нийт өгөгдлийн одоо 63% нь болвол ер нь бол тодорхой байдлаар ингээд загварт ингээд ороод сургагдаад ингээд яваад байдаг гэсэн. 37%-ийг болохоор манай загвар маань ерөөсөө одоо хардаггүй гэсэн. Ер нь бол баг ингээд ерөөсөө загварт ороогүй шив шин дата байна гэсэн үг л дээ. Тэгэхээр яах вэ гэхээр
бид нэр энэ 37%-ийг бас ашиглаад загвараа одоо тест хийх боломж бүрддэг гэсэн үг байг энэ дээр бол. За жишээлх юм бол одоо нэг ийм XY гэсэн юм хоёр одоо нөгөө Y-ийг бид нэр хамгаалж байгаа X-ээр нь дамжуулжтэй. За тиймээд яг вэ гэхээр бид нэр ингээд 5 удаа ингээд юу хийсэн байна л да. Одоо bootstrap sampling хийгээд тэгээ ингээд 5 удаа бид нэр ингээд Y гаргаад авсан байгаа гэсэн. Тэгээ ngууд хажуудалт нь яаж байгаа вэ гэхээр бид нэр ингээд одоо яг энийг юу яах гэж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол яг ямар байдлаар бид нэр таамаглах юм бэ гэдэг гаргаж ирж байгаа. Тиймээд эхний төвөрлөл дээр яасан бэ гэхээр бид нэр 1100 гэд хамгаалсан тий. Хоёр дахь дээр 1000 гэд хамгаалсан баг шин. Тиймээд одоо эхний x нь одоо 0.2 байгаа гэдэг дээр яасан бэ гэхээр нөгөө нэг 3 удаа 1 2 удаа тийг орсон байгаа учраас бид нөгөө санал хураагаад аль нь их байгаа вэ гэхээр нэг нь их байгаа учраас бид 1 гэд хамгаалъя гэд ингээд хамгаалж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ маань болохоор нөгөө нэг одоо ensemble хийгээд одоо нөгөө нэг гараад ирсэн байгаа энэ 5 төрлийн загварыг нийлүүлээд нэг үр дүн гаргаж авч байгаа гэсэн үг юм бол. За тэгээд random forest гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө random тэгээд there is in forest тэгэхээр forest эндээ болохоор манай нөгөө decision tree ороод ирнэ гэсэн үг. Тэгээд яг яагаад random гэдэг байгаа юм гэхээр нэгдүгээр талаараа бид нөгөө bootstrap sampling хийн. Энэ маань болохоор нөгөө мөр маань юу одоо санамсаргүйгээр бид нэр ингээд юуг нь сонгоно гэсэн үг байхгүй мөрийн тоог сонгоно. Дээрэс нь санамсаргүйгээр хувьсгчийг сонгоно гэсэн үг. Тэгвэл жишээлх юм бол 10 одоо хувьсгчтай байх юм бол эхний сампл дээр 5 нь орж ирэх юм уу тий. Дараагийнхтай 3 нь орж ирнэ тийм гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг загварууд маань болохоор маш олон төрлийн олон одоо хувьсгч одоо тооны хувьсгчтай тийм загварууд гарч ирдэг гэсэн үг. За тэгээд яг вэ гэхээр ингээд маш олон төрлийн ингээд мод гараад ирнэ гэсэн үг. Одоо яг нөгөө нэг decision tree-нүүд ингээд нэг жижиг decision tree-нүүд байна гэсэн үг. Тэгэхээр эднэрийг яг вэ гэхээр одоо нөгөө нэг ensemble learning ашиглаад одоо нэгтгэн гэсэн үр дүнгуудын тэгжээж нөгөө random forest-ийн эцсийн дүн гарч ирдэг. За тэгээд давуу тал нь юу вэ гэхээр ерөөсөө сая харсан байх нөгөө бүх юм санамсаргүйгээр хийгдэж байгаа. Тэгээд өөр төрлийн дата сетүүд дээр байгаа болохоор хоорондоо ямар ч тийм хамааралгүй моднууд үүсдэг. Тэгээд ер нь бол нөгөө олон хувьсгчтэй датан дээр ялангуяа бид нөгөө хийгээ явахаар тодорхой тооны ингээд хувьсгчүүдийг оруулдаг учраас бас давуу тал үүсгэх боломжтой. За тэгээд нөгөө энгийн шийдвэрийн модтой харьцуулах юм бол мэдээж нөгөө бариацуулан хэлбэслийг бууруулна яагаад гэвэл бид багийн хийж байгаа учраас. За тэгээд accuracy-г ерөнхийдөө нэмэх магадлал өндөртэй гэсэн. За тэгээд нөгөө imbalance буюу одоо нөгөө нэг балансгүй одоо зарим нөгөө нэг лейблүүд нь ингээд баланс жаагүй тийм юунууд дээр болоо сайн ажиллах магадлалтай гэсэн. За тэгээд сул талын хувьд болохоор одоо сайн харсан байх нөгөө нэг амар их мод гаргаж чангууд тэрийг бид нэр тайлбарлахад хэцүү болоод эхэлнэ. Яг нөгөө аль модноос ямар үр дүн гараад юу та нэгдээд ийм үр дүн гарч байгаа гэдгийг бид нэр яг decision tree шиг тайлбарлаж чадахгүй. За тэгээд энгийн нөгөө нэг шийдвэрийн мод чинь болохоор нэг л загвар уншуулж байгаа учраас амар хурдан уншин. Random forest болохоор дотроо ингээд амар олон төрлийн одоо жижиг моднууд хийж байгаа учраас харьцуулахад бол цаг хугацаа зөрчилдүүлнэ гэсэн үг. За тэгээд regress дээр болохоор бас яг жоохон асуудалтай. Яагаад вэ гэхээр нөгөө сургалтын хөвгөл дээр байгаа тэр нөгөө нэг regress-ийн continuous хувьсгчийн далаатс нь одоо хэр байгаагаас хамаарат одоо нөгөө манай загвармаас сурчдаг. Тэгээд шинээр одоо тэрнээс өөр ч юм уу тий бүр илүү тийм одоо юу ороод ирэх юм өгдөл ороод ирэх юм бол тэрийг бид нөгөө таамаглаж чаддаг гэсэн. За тэгээд нөгөө нэг анханасаа нөгөө чимээ гэж ярьжсэн noise ихтэй тийм өгдлийг ер нь бол overfit хийх магадлалтай одоо давуулан сураад тэгэхээр нөгөө нэг шинээр өгдөл орж ирэхээр тэрийг таамаглаж чадахгүй болчдөг гэсэн. За тэгээд дараагийнх нь болохоор boosting загвар энэ дээр болохоор gradient boosting нөгөө ер нь бол энгийнээр тайлбарлая. Гэхдээ энэ дээр болохоор би илүү нөгөө нэг юу математикийг оруулахгүй яваад байгаа. Математикийг оруулчаар жоохон хүндэрчих юм болов уу гэд. Тийм болохоор нөгөө нэг юм зураглалаар илүү их тайлбарлаад байгаа шүү. За тэгээд boosting дээр болохоор ер нь бол хамгийн ихэнд юу ажилласан загваруудын нэг болохоор нөгөө adaptive boosting, ADA boosting гэж ярьдаг. Тэгээд яг хоо энийг зүгээр оруулж байгаа шалтгаан зүгээр boosting яг зүгээр яг яаж ажилдаг вэ гэдгийг ингээд зүгээр тайлбарлах гэдэг. Тэгэхгүй болохоор нөгөө grading boosting рүүгээ орохоор жоохон толгой ирвчиж магадгүй. Тэгэхээр жишээлх юм бол нэг ийм дата байлаа гэж бодоход ер нь бол энэ дата одоо
ногоон болон саарл юунууд дээр ингээд эхэндээ болохоор ингээд бижил жин өвчдөг гэсэн үг. Юу нэг бүгдээрээ яг адилхан жинтэй юм байна гэдэг. Тэнгууд нөгөө нэг загвармаа сураад ингээд юу ч гэсэн за энүүгээр ингээд сурчаа гэж сурцсан. Тэгсэн чинь яасан бэ гэхээр 4 ширхэг ногооныг зөв таамаглаад 3 ширхэг ногооныг буруу таамагласан болчлоо шүү дээ. Тэнгууд загвармаа дараа нь яах вэ гэхээр нөгөө буруу таамагласныхаа жингийн ингээд өсөвчдөг. Тэгээд ингээд 2 дахь удаагийн таамаглал хийхдээ одоо яасан гэхээр нэг саарлыг буруу таамагласан байна шүү дээ. За тэгэнгүүт яг вэ гэхээр дараа нь болохоор тэрнэртэй ингээд жин өгөөд ер нь бол энэ дээр одоо бид нар яаж байгаа гэхээр 3 төрлийн ийм завгар дахиад байгуулагдсан явж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг буруу таамагласан байна уу зөв таамагласан байна уу гэдгээс хамаарат бид нар тухайн одоо нөгөө дата point-ийн жингийн нэг бол нэгсэх нь нэг бол багасгах нь гэсэн үг. Ер нь бол boosting загварын одоо гол зүйл нь бол тэр. За тэгээд gradient boosting хувьд яадаг вэ гэхээр энийг нөгөө нэг түрүүний database шүү дээ. Тэрэн дээр тайлбарлая. За тэгэхээр нөгөө манай маань target маань болохоор нөгөө credit risk байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр эхлээд болохоор gradient boost бол бид нар odds тэгээ одоо нөгөө тухайн зүйлийн тохиолдох одоо odd гэж ярьдаг шүү дээ. Нөгөө logistic regression-ыг хэрэг та хэд мэдэх болвол тэндээ бид нөгөө log odds гэж ярьдаг. Эхлээд бол бид нар тэрийг тодорхойлдог. Тэгэхээр нөгөө credit risk-ийн одоо сайн байх log odd нь юу юм бэ гэхээр log 2.5 буюу T191 байна гэсэн үг. Тэгэхээр gradient boosting хувьд болохоор эхлээд бид нар log odd-ыг тодорхойлоод эхэлнэ гэсэн үг л дээ. Ер нь бол таагаад хувьсгэж байна. За тэгээд эндээсээ бид нар дараа нь явах вэ гэхээр эннийхээ бид нар магадлалыг бодно. Хэрвээ та хэд нөгөө logistic regression-ыг санаж байгаа бол бид нар магадлалыг бодохдоо одоо нөгөө нэг E-гийн одоо log odd зэрэг аваад гэдэг энэ томьёогоор боддог шүү дээ. За тэгээд эндээс бодонгууд юу вэ гэхээр сайн байх одоо нөгөө credit risk-ийн сайн байх магадлал нь бол 0.7 юм байна гэсэн одоо бид нар хамгийн ихний магадлалыг гаргаад ирж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт хэрвээ бид нар нөгөө нэг таслах утгыг 0.5-аар авах юм бол 0.5-аас дээшээгээ байгаа нь болохоор сайн, 0.5-аас доошоо байгаа муу гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0.7 ч нь болохоор 0.5-аас дээшээ учраас бид нар одоо сайн гэдээ аваад үзэж байна. За тэгээд нөгөө credit risk-ээ болохоор бид нөгөө good bad гэдэг ингэсэн байгаа. Тэгэхээр нөгөө нэг сайн гэдгийг бид нар болохоор хамгийн сайн юм чинь одоо 1 гэсэн магадлалтай байна. Мууг болохоор 0 гэсэн магадлалтай байна гэдэг ингээд аваад үзэж болно дээ. За тэгээд яах ёстой вэ гэхээр бид нөгөө initial prediction буюу одоо нөгөө магадлалын initial 0.7 гэдгийг тавиад gradient boosting дээр болохоор юу яадаг бид нөгөө нэг үлдэгдлийг тооцох ёстой. За тэгмээд энийг болохоор зүгээр зургаар харуулсан байгаа. Одоо нийтдээ 7 ширхэг data point байгаа. Тэндээс болохоор 5 нь болохоор нөгөө сайн буюу одоо 1 гэсэн магадлалтай байна гэсэн үг те. 2 нь болохоор муу буюу 0 гэсэн магадлалтай байгаа гэсэн үг. Тэгээ бидний эхний тооцсон магадлал маань болохоор 0.7 гэдэг ингээд явж байгаа. За тэгэнгүүт бид нар одоо эндээс яах вэ гэхээр үлдэгдлийг тооцох хэрэгтэй. Үлдэгдэл маань болохоор яг нөгөө нэг бодит магадлалаасаа таамагласан байгаа магадлалыгаа бид нар хасах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр мэдээж 1-ээс 0.7 гасах 0.3, 0-өөс 0.7 гасах 0.7 гэдэг ингээд гараад ирнэ гэсэн үг тийм. За тэгээд яах вэ гэхээр gradient boosting маань одоо энэ гараад ирсэн байгаа энэ үлдэгдлийг одоо X хувьсгчид буюу энэ нөгөө нэг saving, asset, income гэсэн эднээс хамааруулаад одоо нөгөө нэг decision tree, regressor загварыг бид нар байгуулдаг гэсэн үг. За тэгээд энэ дээр ингээд яаж байгуулах вэ гэхээр бас ялгаагүй одоо нөгөө regressor бид нар загвар байгуулж байгаа учраас split хийгээд явна гэсэн үг. За тэгээд жишээлх юм бол одоо нөгөө assets дээр medium гэдэг юуг нь аваад одоо root болоод үзсэн тий. Тэгээд жишээлх юм бол энэ нөгөө амар жижигхэн загвар байгуулж байгаа шүү. За тэгээд үзэх юм бол medium дээр болохоор сайн гэж үзсэн байгаа дээр болохоор юу юм нөгөө үлдэгдэл нь болохоор 0.3 0.3 тий. Муу дээр тэгэнгүүтээ дараа нь болохоор бид нар яах юм гэхээр saving гэдэг энэ нөгөө багныг авч үзээд за тэгээд нөгөө өндөр байх юм бол зөвхөн 0.3 бусд нь байх юм бол
0.3 0.7 орлоо гэсэн юм үлдэгдэлтэй байна гэдээ бид нэг юм жижигхэн загвар байгуулж байгаа. Тэгээд энэ дээр болохоор зүгээр жишээ учраас би нөгөө нэг хоёр юутай гүн нь 2 тэгээ 2 навчтай юм юу байгуулсан. Ихэнх тохиолдолд болохоор 8-аас 8 юм уу 8-аас одоо 32-ын хоорондох тийм одоо нөгөө нэг навчтай модууд байгуулагддаг гэсэн үг юм аа бол. За тэгэхээр яг вэ гэхээр одоо энэ дээр хамгийн гол нь энэ нөгөө бид нар үлдэгдэл бодсон байгаа тий. Тэгэхээр энэ маань нэгдүгээр магадлал биш. Ер нь бол odds биш. Тийм одоо үр дүн болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо output буюу одоо нөгөө үр дүн одоо lift тус бүр дээр бид нар үр дүн одоо хажуудлын томьёогоор ер нь бол боддог. Тэгэхээр нөгөө үлдэгдлүүдийг тухайн одоо lift дээр байгаа үлдэгдлүүдийг нэмээд за тэгээ нөгөө тухайн leaf-ийн үлдэгдлийг нь одоо нөгөө нэг өмнөх магадлалуудыг бид нар үржүүлээд нэгээс засгаа үржүүлээд ингээд нэмээд ингээд яваад байдаг гэсэн. За тэгэхээр нөгөө нэг навч тус бүр дээрээ бид нар ингээд саяны output гэдэг зүйлийг ингээд бодонгууд 1.4 хасах 1.4 гарчин гэсэн үг саяныхаар орлуулаа бодохоор. За тэгэнгүүт бид нар нөгөө эхний log odds байгаа шүү дээ. 191 гараад ирсэн. Тэрэн дээрээ ер нь бол одоо бид нар энэ одоо модныхоо бид нар үр дүн тодорхой байдлаар оруулаад ингээд нөгөө нэг дараагийнхын таамаглалыг хийх хэрэгтэй. Тэгэнгүүт яг вэ гэхээр бид нар зарим тохиолдолд бол нөгөө мод маань decision tree маань хэтэрхий их сурдаг гэсэн тий. Нөгөө маш их сураа авчдаг. Тэгэхээр нөгөө нэг давуулан сурах магадлал маш өндөр байдаг учраас gradient boosting алгоритм дээр нөгөө нэг learning rate буюу сурах хурдыг оруулж ирдэг. Тэгснээр болохоор маш удаанаар одоо багаар ч юм уу тий алхамаар ингээд нөгөө нэг сайжруулад урагшилж байгаа. Одоо нэг доор шууд одоо бүгдийг сурчихгүй гэсэн үг л дээ. Хэд хэдэн удаа ингэж давтаж сурсны дараагаар ингээд яг нөгөө үр дүндээ ойртох тэр зорилгоор бид нар энэ сурах хурдыг гаргаж ирдэг гэсэн үг. За тэгэнгүүт яг вэ гэхээр одоо бид нар дахиад нөгөө нэг хоёр дахь одоо болохоор ингээд юу тусбар дээр бодно. За жишээлх юм бол эхнийх дээр ингээд аваад үзэн savings нь болохоор medium, asset and high, income 75 гэдэг ингээд үзэхээр энэ модыг ингээд авах чинь гэсэн үг шүү дээ. Энэ мөчрийг ингээд агаад. Тэгээд 0.91 дээр нэмэх нь 0.8-ыг үржих нь хасах нэг болчихно гэсэн үг. Тэгэхээр яг вэ гэхээр 190 гэдэг ингээд аваад нь гараад ирнэ. Тэг ингээд бүгдэн дээр нь ингээд бодоод тэгээд саяны процесс болохоор ингээд дахиад эхнээсээ явна гэсэн үг ер нь бол. Тэгээд ингээд модоо байгуулаад дахиад ингээд бодоод ингэж явсаар хагаад ерөнхийдөө ингээд дахиад нөгөө үлдэгдлээ гаргаж ирээд за тэгээ ингээд яваад ахаар бид нар яг вэ гэхээр ингээд амар олон төрлийн модууд ингээд гараад ирнэ. Тэгэхээр нөгөө тэр олон төрлийн модуудыг бид нар ингээд хооронд нь нэмээд ингээд эцсийн үр дүнгийн ер нь бол гаргаад ирэхээр нэг таамаглал гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ хэсэг дээр болохоор нөгөө ансамбл хийж байгаа хэсэг чинь энэ хэсэг гэсэн үг ер нь бол. За тэгэхээр нөгөө boosting алгоритм дээр нэмээд за тэгээд нөгөө энгийн зүгээр одоо мод тий байгин болон boosting 3-ын одоо яг ялгаа нь юу юм бэ гэхээр эхлээд энгийн мод дээр болохоор ерөөсөө нэг л удаа ингээд нөгөө нэг загвараа сурах чинь гэсэн үг юм. Яг нь мэдээж нөгөө нэг юу хийж байгаа бол cross validation intake хийж байгаа бол олон удаа сургагдана л да. Гэтэ ерөнхийдөө тохиолдолд бол нэг л загвар ингээд сурч чинь гэсэн үг. Байгин дээр болохоор бид нөгөө датагаа ингээд тодорхой тооны дата хуваагаад одоо жижиг дата сетүүд болгоод тэгээд тэр болгон дээр нэг загвар одоо байгуулад тэгээд тэр загвараас үр дүн гаргана гэсэн үг. Boosting дээр болохоор яг вэ гэхээр илүү ингээд эхлээд датагаас нэг загвар сураад дараа нь датан дээр үнэлгээ хийгээд дахиад нэг загвар сураад гэх мэтлэнгээр ингээд одоо нөгөө дараалсан байдалтаар ингээд явж байгаа гэсэн үг. За тэгээд сургалтын процессын хувьд болохоор загвар маань ингээд сураад үр дүнгээ хадгалж байна. Юуны хувьд зүгээр энгийн decision tree-ийн хувьд байгины хувьд болохоор бас ялгаагүй сураад тэгээ хадгалж чинь гэсэн үг. Boosting-ийн хувьд болохоор энэ нөгөө sequential буюу те дараалтаа явж байгаа болохоор ингээд жингийн ингээд шинжилээд үнэлээд ингээд дахиад ингээд яваад байдаг гэсэн үг ер нь бол. За тэгээд үр дүнгийн хувьд болохоор мэдээж decision tree-гээс нэг л үр дүн гарна. Байгины хувьд болохоор олон үр дүн гарна. Тэгэнгүүт энэ дээр бид нөгөө arithmetic дундаж бодчих гэсэн үг. Boosting-ийн хувьд болохоор мэдээж олон үр дүн гарна. Гэхдээ энэ дээр бид нэг жигэнсэн дундажийг боддог гэсэн үг. Энэгээр яг нь бол ялгаатай. За тэгээд байгин болон boosting-ийг энэ төр юу өөрчлөгдөг вэ? Ер нь бол нөгөө тогтвортой загвар дээр ер нь бол хийж болдоггүй. Тэгээд тогтвортой загвар гэдэг нь яг юуг яриад байгаа вэ гэхээр ерөөсөө нөгөө анх оруулж байгаа input буюу одоо нөгөө
оруулж байгаа сургаж байгаа датан дээр ингээ баг зэрэг ингээ өөрчлөлт хийнгууд хэрвээ манай загварын үр дүн маань ингээд нэлээд өөрчлөгддөг байх юм бол тэрийг докторгүй загвар гэж хэлж байгаа. Тэгэхээр хэрвээ ингээ нөгөө баг зэргийн өөрчлөлт хийнгууд ингээд өөрчлөгдөд байх юм бол тэр докторгүй загварыг бид нэ доктортой болгохын тулд багийн болон бүүстэйнийг ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө бидний сая ашиглаад байсан cartridge те энэ маань болохоор докторгүй загвар гэсэн. Тийм болохоор бид нар ингээд нөгөө багийн бүүстэнд ашиглаж болоод байдаг. Тийм neural network болохоор докторгүй KNN доктортой, Naive Bayes энэ доктортой гэдэг. Тэгэхээр яг нөгөө бид нар яг юунаас шалтгаалаад яг ямар загвар ямар асуудлыг шийдэж байгаа гэдгээс шалтгаалаад ер нь бол бид нар багийн юм бүүсийн юм тэрийг бид нар тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгээд яг бас ансамбл хийж байхад болохоор энэ нөгөө доктортой болон докторгүй бас хамааралтай болж эхэлнэ. За тэгээд ер нь бол нөгөө нэг gradient бүүсэн дээр тулгуурлаад одоо нөгөө хамгийн сүүл болохоор нэлээд одоо нөгөө нэг юутай тэг popular одоо хүн болгон баран хэрэглээд байдаг XGBoost гэдэг энэ загвар байгаа. Энэ загварын талаар бас нэг хүмүүс асууж ирсэн болохоор gradient boost-ийн ярангаа хамт ярьчих гэж бодоод оруулсан байгаа. За тэгэхээр ер нь бол концепцийн хувьд бол ойролцоо. Гэхдээ нөгөө нэг цаатлын математик одоо аргачлалын хувьд арай жоохон өөр гэсэн үг ер нь бол. За тэгээд одоо болохоор арай жоохон өөр жишээ аваад эмийн тун дээр тайлбарлая. Одоо нэг эмийн одоо 4 ширхэг тун ингээд үзсэн чинь хоёр нь амжилттай, хоёр нь ингээд амжилтгүй ямар нэг хүн үзүүлээгүй байна гэж үзье л да тий. За тэгээд яг ихээр gradient boosting-ийн хувьд болохоор эхний таамаглал нь болохоор шууд нөгөө default-оор 0.5 гэдэг өгдөгчдөг. Юун дээр XGBoost дээр болохоор шууд 0.5 гэж өгдөгчдөг. Gradient boost дээр болохоор бид нар ихлэ нөгөө лого азыг тооцож байгаа техний таамаглалыг гаргаж авч ирсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө XGBoost дээр болохоор шууд default-оор 0.5 байна гэсэн үг ер нь бол ихлээр. За тэгээд 0.5 байхаар нөгөө үр дүнтэй үр дүнгүй гэдгээ бид нэр ингээд тавьчих чадсан шүү дээ. Үр дүнтэй байх юм бол магадлал нь 1, үр дүнгүй байх юм бол магадлал нь 1 гэдэг. За тэгэхээр яг ихээр одоо эндээсээ бид нар яс нөгөө нэг алдаагаа тооцно. Одоо нөгөө үлдэгдлээ бид нар тооцож байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө 0.5-аас 1.0.5 гэх мэт ингээд бид нар ингээд тооцож байна. За тэгэнгүүт бид нар яг ихээр ер нь бол жишээ байдлаар тэг нөхцөл тавиад одоо нөгөө модныхан гүн нь одоо 2 гүнтэй. За тэгээд нөгөө ламда болон гамма нь болохоор юу байгаа юм? Юу гэдэг л одоо нөгөө хэтрүүлэн сургаас сэргээсэн нөгөө regularization коэффициентууд яг энийг бүр нөгөө математик руу орохгүй болгоо нэг ярихгүй. Гэхдээ эднэрийг бид нар зүгээр ингэж тавьсан шүү гэдэг зүгээр үзүүлж байгаа гэсэн үг. За тэгээд эхлээд яг ихээр нөгөө XGBoost маань бүх нөгөө нэг юунуудаас эхэлдэг гэсэн үг. Одоо утгуудаасаа. Тэгэхээр бид нар 4 ширхэг утга байгаа. Тэгэхээр 4 ширхэг утга маань бүгдээрээ root node болоод ингээд ороод ирчин. За тэгээд эндээсээ болохоор цаашаага одоо салаалаад явна гэсэн үг. За тэгэхээр эхлээд яг ихээр одоо тун нь 15-аас бага бай гэж үзье тий. Тэгэхээр энэ тохиолдолд яг ихээр бид нарт 2 ширхэг эрэг, 1 ширхэг одоо сөрөг үр дүнтэй гарсан тийм зүйлүүд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр бол ингээд тавьчих чадсан шүү дээ. За тэгээд эндээсээ яг ихээр бид нар дахиад одоо юугаа бодно. Нөгөө юун дээр XGBoost дээр болохоор бид нар нөгөө similarity гэж бодож байгаа. Хэрвээ та хэд gradient boost дээр сайн харсан бол энэ нөгөө нэг дээдлийн нөгөө residual нь квадрат байхгүйсэн шүү дээ. Тэгээд нөгөө лямбда байхгүйсэн. Ер нь бол энэ ингээд ийм байсан. Тэгмүүд энэ дээр бид нар яг ихээр нөгөө нэг ижил байдал гэдэг одоо similarity гэдэг зүйлийг бодож эхэлнэ. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг ламдаг бид нар яаж байгаа ихээр 0 гэдээ үзэж байгаа гэсэн. Тэгээд ламда нь хэрв 0-аас өөр байх юм бол яг ихээр энэ нөгөө нэг penalty өгөөд одоо юу гэх юм нөгөө нэг давуулан сургах тэр байдлыг бид нар багасгадаг гэсэн үг. Одоо сурах байдлыг удаашруулж байгаа гэсэн үг. Ер нь бол тэгээд дээрээс нь нөгөө бид нар загварыг decision tree болохоор ингээд нөгөө маш одоо greedy учраас цаашгаа ингээд нөгөө нэг амар том мод болоод явхаар бид нөгөө тасдаж ингээд нөгөө юуг нь багасгадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр ламда болохоор энд яг тэрний үүргийг гүйцэтгэж байгаа. Ер нь бол модыг гэж нөгөө нэг тасдах үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Ер нь бол. Гэхдээ энэ дээр болохоор бид нар зүгээр нөгөө хэлбэрчлэх байдлаар 0 гэдээ өгчөж байгаа. За тэгээд энэ дээр болохоор одоо нөгөө энэ томьёогоор бид нар similarity нөгөө бодоод. За тэгээд яг ихээр нөгөө gain гэдэг нэг зүйлийг бодож эхэлдэг. Энэ маань болохоор яг энэ хуваалтыг хийснээрээ ер нь бол хэр их gain бид нар авах юм бэ, тий ашиг авах юм бэ гэдэг.
Тэгэхээр энэ дээр бид нөгөө нэг одоо зүүн талд байгаа similarity дээр баруун талд байгаа нэмгууд дээр root-ийн тэр similarity-г хасна гэдэг ингээд бодохоор ген маань болохоор тун 15-аас бага байх үед болохоор 133 байна гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор бид нар тун 10-аас бага байх үед яах вэ гэдэг тий. Тэгэхээр дахиад нөгөө нэг энэ байдлаар ингээд гаргаад ирчих бид нар чадна. Тэгээд дахиад similarity-га тооцоод генээ тооцоод за дараа нь болохоор тун ингээд нөгөө нэг 5-аас бага байх үед яах вэ гэдэг дахиад ингээд бодоод ирнэ. Одоо нөгөө internal node-н дээр бид нар явж байгаа гэсэн үг. За тэгээд дахиад бид нар генээ бодож ин гэсэн үг. Тэгэнгүүт одоо нөгөө ген бид нар нөгөө хамгийн өндөр байгаа тэр нөгөө split хийхэд чухал гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр тун энэ 5 шүү энэ 10-га дараад ирчих. Тун 5 байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ модыг бид нар ашиглах нь одоо бид нарт арай илүү өндөр одоо нөгөө нэг ген өгж байгаа учраас эхний мод нь болохоор энэ мод болоо гараад ирчих гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо бид нар нөгөө энэ гамма хувьсгчийг яриад байсан тий. Энэ бас яа гэм бэхээр одоо энэ генээсээ энийг одоо бид нар хасаж өгөөд энээсээ хэрэг эерэг гарах юм бол бид нар үлдээдэг. Сөрөг гарах юм бол бид нар тухайн энэ нөгөө нэг мөчрийг ингээ хасдаг гэсэн. Тэнгууд энэ дээр болохоор 2 гэж байгаа тий. 2 гэдээ байхаар энэ манай чин дээр болохоор хасагдгаар болчихлаа л да. Гэхдээ юу аана гэсэн. Энэ дээр болохоор бид нар хасагдахгүй нөгөө 266 байгаа болохоор хасагдахгүй. Нөгөө тун 10-аас бага тохиолдолд болохоор сөрөг гарч байгаа учраас энийг нь бид нөгөө хасах ёстой гэсэн үг. Гэхдээ бид нар нөгөө ген нь энэ дээр хамгийн өндөр байгаа учраас энэ модыг сонгоцсон учраас энэ ингэ байж байна гэсэн үг. Ер нь бол тэгэхээр нөгөө гамма маань бас яг гэх нөгөө нэг бид нар tune хийх ёстой хувьсгчдийн нэг болоод ороод ирдэг гэсэн үг зааварт маань. За тэгэхээр саяных болохоор нэг юм болоод гараад ирсэн шүү дээ. За тэгээд яг гэхээр бид нөгөө нэг output-ыг тооцно гэсэн үг. Яг нөгөө gradient boost-ын дээр бид ярьжсэн шиг. Тэгэхээр gradient boost-ын дээр output болохоор энэ байхгүйсэн шүү дээ. Нөгөө lambda байхгүйсэн. Тэгэхээр нөгөө xg boost дээр болохоор бид lambda ороод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө lambda маань бид нар болохоор одоогийн байдлаар tick гэдэг өгсөн байгаа учраас зөвхөн нөгөө gradient boost-ийн output дээр нь ойролцоо болоо явчихсан гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө энэ output-ыг ингээд тооцоо гаргаад ирж болно. Тэгээд энэ дээр болохоор бид нар нөгөө output нь 0 байна. Хэрвээ та хэд ингээд орлуулад үзэх юм бол output нь 0 болчих гэсэн. Тэгэхээр яг ялгаагүй одоо нөгөө gradient boost-ын дээр хэрвээ бид нар нөгөө энэ модыг ингээд ашиглаа явуучих юм бол нөгөө нэг дагуулan сурах магадлал өндөртэй учраас бид нар learning rate зааж өгөх ёстой. Ер нь бол нөгөө удаанаар багаар сураад ингээд нөгөө нэг юу руугааштай явж байна гэсэн үг. Ер нь бол тэгээ бас ялгаагүй одоо саяны юугаар бол ингээд нөгөө олон төрлийн мод гараад ирнэ. Тэгээд энэ моднуудын ер нь бол одоо нөгөө нэг сургах хурдаар нь ингээд үржээд нийлбэр авсан. Тэгээд энэний одоо үр дүн болохоор юу вэ гэхээр манай нөгөө XG boost-ийн үр дүн бол гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд gradient boost нь болохоор хэрвээ та хэд нөгөө юуг нь унших юм бол судалгааны яг нөгөө алгоритмын нь өөрийнх нь нөгөө paper-ыг унших юм бол approximate gradient algorithm гэж хэлэгддэг. Approximate гэдэг чинь ерөнхийдөө ойролцоо гэсэн үг шүү дээ. Гэхдээ нөгөө яг одоо greedy биш. Ойролцоо одоо greedy гэх юм уу юу гэх юм те. Тийм алгоритм гэсэн үг. Тэгэхээр энэ нь яг юунаас нөгөө нэг хамаарж байгаа гэхээр одоо тэр нөгөө нэгдүгээр бид нөгөө greedy гэдэг нь тэр нөгөө модтой холбоотой. Хоёрдугаар болохоор бид нар ингээд нөгөө датагаа юу яаж болдог? Параллелаар ингээд нөгөө олон жижиг хэсэг хуваагаад тэгээд тухайн хэсэг одоо нөгөө нэг дата тус бүр дээр процесс ингээд хийгдээд одоо параллелаар ингээд сурж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээсээ яах вэ гэхээр ер нь бол нөгөө юуны histogram ус гэж эхэлдэг. Одоо яаж хуваах вэ гэдэг дээр. Тэгээд энэ histogramаас болохоор бид нөгөө weighted quartile гэдэг юмыг тооцдог. Хэрвээ та санаж байгаа бол зүгээр нөгөө нэг 2-1 quartile тий одоо 3-ны юу тий 4-1 4-3 гэх quartile байдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр болохоор бид нөгөө weighted гэдэг одоо энэний нөгөө нэг хэрэг утга одоо энэ хэсэгт байгаа вэ, хэрэг утга энэ хэсэгт байгаа вэ гэдгийг шалтгаалаад бид нар энэ нөгөө нэг юунуудыг гаргаж ирдэг гэсэн. Оригиналны бол яах вэ гэхээр бид нар одоо юу гэх юм энэ утга тус бүр дээр ингээд маш олон төрлийн юм нөгөө нэг юу зааг тавьж өгөөд маш олон төрлийн загвар байгуулах шаардлагатай болж эхэлнэ. Тэр нь болохоор нөгөө алгоритмыг маш удаашруулдаг учраас бид нар нөгөө нэг quartile-ыг ашиглаад weighted quartile-ыг ашиглаад ер нь бол нөгөө загварыг хурдлуулдаг гэсэн. Тэр маань одоо нөгөө нэг approximate gradient algorithm гэж байгаа тодорхойлт нь ерөөхдөө бол тэр гэсэн үг л дээ.
За тэгээд нөгөө нэг XGBoost маань бас юугаараа даваа талтай гэхээр нөгөө хоосон утгыг бас ашиглаад одоо ямар нэгэн байдлаар юу хийхгүйгээд хоосон утга өгчих юм бол тэрийг ашиглаад таамаглал хийх бүрэн боломжтой. Тэр нь яг яаж ажилладаг вэ гэхээр жишээлбэл малын датан дээр хоёр ийм нөгөө хоосон утга байгаа гэсэн үг. Энэ бол энэ X-ээр илэрхийлсэн. Тэгэхээр алгоритм маань болохоор ингээд өгөгдлийг хоёр хуваачдаг. Нэг нь болохоор хоосон утгатай, нөгөөх нь болохоор хоосон утгагүй гэдэг юм хоёр хэсэг хуваачна гэсэн үг. За тэгээд эхлээд болохоор энэ нөгөө хоосон утгагүй энэ хэсэг дээр тодорхой байдлаар нөгөө модоо байгуулна. За энэ дээр болохоор тунан жишээлх юм бол те 7.5-аас бага байгаа үед болохоор энэ талдаа yes, энэ талдаа no гэдэг ингээд байгуулчихна. За тэгээд энэ одоо хоосон утга хэзээ орж ирдэг гэхээр баруун болон одоо зүүн талд нь хоосон утгуудаа тавьж өгөөд энэ тус бүр дээрээ бид нэр gain боддог гэсэн үг. Одоо зүүн талд нь оруулвал gain өндөр байх юм уу, баруун талд нь оруулвал gain өндөр байх юм уу гэдэг. Тэгээд ер нь бол нөгөө нэг байж болох бүх нөгөө сплитүүд байгаа шүү дээ, тий. Тэр сплитүүдээр ингэж хуваагаад gain-уудыг ингээд бодож өгөөд тэгээд эндээсээ одоо нөгөө нэг хамгийн өндөр gain-тэй байгаа хэсэг рүү нөгөө хоосон утгаа ингээд саяных шиг өгчдөг гэсэн үг. Тэгээд энэ тохиолдолд яг ихээр хэрэг хоосон утга анханасаа ингээд ороод ирэх юм бол тухайн мөчрлөө ингээд тэр хоосон утгыг ингээд яваад өгнө гэсэн үг байхгүй. Тэгээд энэ мөчр дээр яг ямар таамаглал нь тэр таамаглал нь энэ хоосон утгын таамаглал руу ороо явчихдаг гэсэн үг. Тийм энэ нь болохоор одоо нөгөө нэг sparsity aware split finding буюу одоо нөгөө нэг sparse буюу ямар гэм хоосон утга ихтэй тийм юм дээр илүү одоо нөгөө сайн ажиллана гэсэн үг болчихж байгаа. Тийм. Ерөнхийдөө бол танилцуулах хэсэг маань бол ингээд дуслаа. Тийм одоо кодын хэсэг рүү гэж орчие. Яг код дээр болохоор би зүгээр нөгөө маш хэлбэр байлгах үүднээс саяны 3 алгоритм байгаа. Decision tree, random forest тэгээд XGBoost-ийг болохоор зүгээр нөгөө scikit learn дээр яаж ажиллуулахыг зүгээр аваад үзсэн байж байгаа. За тэгээд хэрвээ та төсөх юм бол энэ нөгөө нэг tree based algorithm гэдэг энэ миний git руу ороод энийг татаж аваад тэгээд хийх бас боломжтой. Үгүй бол энэ нөгөө нэг public байгаа учраас тэгээд зүгээр өөртөө бас тушаад үзэж болно. Энэ дээр болохоор би нөгөө Titanic-ийн датасетыг ашиглаж байгаа илүү зүгээр хэлбэр байлгах үүднээс open source data аваад ашигласан. За тэгээд хэрүү та тэр нөгөө refer руу орох юм бол ер нь бол дотор нь нэг юм хитэн файлууд байгаа. За тэгээд зүгээр нөгөө энгийн тайлбарлах үүднээс болохоор pre-processing болохоор зүгээр нөгөө юу яах дата боловсруулах зүгээр нэг классууд явж байгаа. Helper дээр болохоор би зүгээр нөгөө display хийхэд гоё харагдуулах үүднээс зүгээр нэг юм функцчсан байгаа. Нөгөө тable-ийг юу display хийх зорилготойгоор. За тэгээд энэ нөгөө нэг tree based model comparison classification гэдэг нь болохоор яг манай нөгөө үндсэн юу гэсэн үг, notebook гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор бид нар юу ашиглаж байгаа? Scikit learn гэх package-ийг ашиглаж байгаа. Энэ sklearn гэдэг энэ package. Тэгээд эндээс болохоор ер нь decision tree болон random forest гараад байна. XGBoost-ийг болохоор та хэд XGBoost гэдэг package-ийн суулгах шаардлагатай ер нь бол Python дээр R дээр ч гэсэн суулгах шаардлагатай. External package учраас тэгэхээр тэрийг та хэд ер нь бол суулгаарай. За тэгэхээр эхлээд би тэгээд нөгөө package-уудад оруулаад ирнэ. Тэгээд нөгөө pre-processing гэдэг нөгөө нэг Python script-ээс нь тэр гэдэг гэдэг нөгөө нэг дотор нь функцээс нь тэрийг оруулаад ирж байгаа. За тэгээд нөгөө random seed тавьж өгч байгаа шалтгаан нь юу вэ гэхээр бид нөгөө датагаа random байдлаар 2 хуваа testing болон training data set гэдэг. Тэгэхээр нөгөө уншуулах болгонд үр дүн өөрчлөх хүндэл нөгөө seed тавьж өгч байгаа гэсэн. Гэхдээ та хэд хэрэг уншуулж байгаа тохиолдолд тэрэн дээр юу гарч ирнэ? Ямар нэгэн байдлаар нөгөө миний уншуулсантай зөрөө гарч ирнэ. Яагаад вэ гэхээр нөгөө та хэдийн split хийж байгаа маань random байгаа байдал нь минийхээс өөр байгаа гэсэн үг юм бол. За тэгээд энэ нөгөө
data гэдэг folder дотор болохоор энэ Woodstack-ийн training data set-ийг тавьсан. За энэ болохоор ер нь 891 мөртэй 12 хувьсагчтай ийм дата байна гэсэн үг юм бол. За тэгээ бидний таамаглах хувьсагч нь болохоор энэ survive гэдэг энэ хувьсагч ер нь бол тухайн хүн нөгөө Titanic-ийн ослоос амьд үлдсэн юм уу эсвэл нас орсон юм уу гэдэг тэрийг амьд үлдсэн байх юм бол 1 өгсөн байх юм бол 0 байна гэсэн үг ер нь бол. За тэгээд юуныхан хувийг ингээ харах юм бол нөгөө нэг imbalanced balance нэ тий одоо нөгөө нэг survive гэдэг тэр юуныхан үзүүлэлтийнх нь тэрийг ингээ харах юм бол 549 хүн ерөнхийдөө бол нас ороод 342 хүн бол амьд үлдсэн гэсэн энэ нөгөө data set багс. Тэгэхээр ер нь бол нөгөө юуны хувьд бол balanced байна гэсэн үг. За тэгээд нөгөө ямар нэгэн байдлаар 0 өсөж байна уу гэдээ хараад үзэхээр нэг cabin дээр 0, age дээр 0, embark дээр 0 өсөж байгаа. За тэгээд нөгөө pre-processing pipeline дээр болохоор нөгөө нэг классууд дээр яг энэ хөсөлтийг нь яаж янзлах вэ гэдэг юмнуудын бүгдийг заагаад өгсөн байгаа болохоор зүгээр энийг ер нь бол pipeline-а бий болгоод энэ нөгөө датагаа ингээ уншуулж гэсэн. За тэгээд ингэхээр яг вэ гэхээр нөгөө манай X маань болохоор ерөнхийдөө нэг юм байдлаар одоо юу үсгцэн тий дамын үсгчүүд ингээд үсгцэн one hot encode enter хийцэн тий юу одоо gender үсгчийг болохоор 010 гэдэг үсгцэн тэгээ 0 үсгчүүд байсан ш нөгөө хоосон утгууд байсан тэдний бүгдийн нөгөө юу атсан fill хийсэн тий ер нь бол pipeline дээр тэгээ гараад ирсэн гэсэн үг. За тэгээд нөгөө нэг X болон Y-ийг ингээд салгаад өгчөж байгаа ер нь бол бид нар нөгөө салгаад загварлуугаа хийх учраас анханаас нь салгах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор та харж байгаа нөгөө survive гэдэг хувьсгч байхгүй болцсон. Тэгэхээр тэр маань болохоор манай нөгөө Y гэсэн үг л дээ. Энэ дээр болохоор нөгөө 0 ингэ явж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор нөгөө survive гэдэг баг маань гэсэн үг. За тэгээд бид нөгөө cycle learning train test split гэдэг энэ нөгөө нэг сургалтын дата болон тестийн дата гэж хуваадаг. Тэгэхээр тэрүүгээр хуваана. 30% нь болохоор бид нар тестийн дата буюу одоо нөгөө загвараа тест хийж нөгөө evaluate-ийг те үнэлэх одоо хэр сайн байна гэдгийг үнэлэхэд бид нар авч үлдээд 70% нь болохоор бид нар загвараа сургана гэсэн үг. За тэгэхээр 623 ер нь бол мөр бүхий дата манай нөгөө сургалтын дата болно. 268 болохоор юу болно гэсэн үг. 268 нь болохоор манай тестийн дата болно гэсэн үг. За тэгээд decision tree classifier дээр болохоор та хэд энэ линкээр ороод ер нь бол энэс илүү их дахиад нөгөө хувьсгчд байгаа. Энэ дээр болохоор зүгээр нэг цөөн хэдийг бид нэ тавьсан байгаа. Авч юу харж болно. За тэгээд энэ дээр бид нэр яг ихээр нөгөө нэг criterion гэдэг ярьж байсан нөгөө Gini болон entropy гэдэг ярьж байсан тэр маань болохоор энэ дээр байгаа бид нэр энийг зааж өгч болно. Заахгүй байх юм бол Gini нь болохоор default байна гэсэн үг. Тэгээд нэг зааж өгөх ёстой юм нь юу гэхээр нөгөө maximum depth-ийг бид нэр зааж өгөх ёстой. Minimum sample sleeve гэдэг энийг зааж өгөх ёстой. Ер нь бол нөгөө зарим хувьсгчүүд бид нөгөө tune хийх ёстой хувьсгчүүд байгаа. Гэхдээ энэ дээр зүгээр жишээ болгох үүднээс болохоор зүгээр шууд нэг загвар заагаад өгчих гэсэн. За тэгээд decision tree classifier болон хоёулаа cycle learning tree гэдэг энэ модултай байгаа. За тэгээд энэ дээр болохоор бид нар max depth-ийг болохоор 4 гэж зааж өгөөд minimum sample leaves-ийг 2 гэж зааж өгөөд Gini тавиад тэгээд ингээд үнэхээр одоо энэ маань манай загвар гэсэн үг. Одоо энэ decision tree classifier гэдэг энэ маань одоо манай загвар. Тэгэхээр энэ загвар маань одоо болохоор хов хоосон байгаа. Ямар ч тийм зураагүй хов хоосон загвар. Энэгээр бид нар ямар нэгэн одоо predict enter хийх боломжгүй. Яагаад гэхээр юу зураагүй байгаа учраас тийм. Тэгэхээр энийгээ сурахын тулд бид нар нөгөө нэг сургалтын train болон test set-ийг бид нар ашиглана гэдгсэн. Тэгэхээр ер нь одоо fit гэдэг энэ функцаар сурдаг. Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нөгөө нэг X болон Y одоо сургалтын датаг ашиглаад энийг сурж байгаа гэсэн үг. Нөгөө загвар маань жижигхэн дээрээс нь нөгөө сургалтын дата маань маш жоохон учраас сайн үйлдэл амар хурдан сурчиж байгаа. Хэрвээ нэлээд том дата сет байх юм бол удаан сурах магадлалтай. Яг энэ маань нэлээд удаа магадлалтай гэсэн үг. За тэгээд predict гэдэг энэ функцийг ашиглаад ер нь бол одоо сурсан байгаа загвар маань
энэ нөгөө тестийн датан дээр predict хийн гэсэн үг. За тэгээд ингээд хэмжээг ингээ харах юм бол 268 ширхэг тестийн дата байсан шүү дээ. Тэгэхээр 268 ширхэг таамаглал гарч ирсэн. За тэгээд таамаглалаа ингээ харах юм бол энэ нөгөө 001 гээд юу амьд үлдсэн юм уу гэсэн юм уу те тэрийг ингээд гаргацсан байгаа гэсэн үг. За тэгээд бид нар нөгөө classification загварын үр дүн болохоор confusion matrix-ээр ер нь бол харьцуул ойлгомжтой. Тэгээд ялангуяа нөгөө энэ дээр хоёрхан лейблтэй учраас. За тэгээд энэ дээр яаж байгаа гэхээр одоо нас барсан хүмүүсийн 144-ыг нь яг нас барсан байна гэж зөв таамагласан гэсэн үг тий. Тэрний 16-ыг нь болохоор амьд үлдсэн байна гэж буруу таамагласан байгаа. За энэ дээр болохоор нөгөө амьд үлдсэн хүмүүсийн 38-ыг нас барсан байна гэж буруу таамагласан. 70-ыг нь болохоор яг амьд үлдсэн байна гэж зөв таамагласан гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бид нөгөө accuracy score ингээд бодоод үзэх юм бол ойлголтоор нэг 79% тайгаар жиж байгаа. За тэгээд нөгөө area under the curve AUC score бид надад үзэх юм бол 77-ны хироу энэ маань нөгөө нэг balanced bus тий одоо юу гэдэг нөгөө амьд үлдсэн хүн нэг 10 ширхэг ч юм уу тийм хөдөө байсан бол бас юу нөгөө дүгнэлт хийж болохгүй. Тийм болохоор бид нар нөгөө бусад үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй. Одоо precision recall энтрийг бид нар авч үзэх хэрэгтэй гэсэн үг. Эсвэл F1 score ч юм уу тий. За тэгээд энэ дүүгээр нөгөө харуулах үднээс би нэг ишгээ сэвэлж байгаа үр дүнгуудыг нь дараа нь нөгөө нэг харьцуулж харуулах үднээс. За тэгээд decision tree дээр болохоор бид нар нөгөө нэг мод байгуулж ирсэн. Тэгэнгүүт аль одоо үзүүлэлт бид нар ингээ нөгөө split хийгээ gain-ийг хараа split хийгээ яваад байсан шүү дээ. Тэгэхээр аль үзүүлэлт маань яг нөгөө үр дүн бид нар таамаглахад илүү ингээ чухал нөлөө үзүүлж исэн бэ гэдгийг бид нар гаргаж ирэх боломжтой байдаг. Ялангуяа нөгөө модтой загварууд дээр тэгэхээр одоо нөгөө саяны байгуулсан бид нар decision tree гэдэг алгоритм дээр ингээд аваад үзэхээр тухайн хүн амьд үлдсэн байна уу үгүй байна уу гэдгийг одоо таамаглахад нөлөөлсөн одоо хамгийн том нөлөөлөлтөй үзэгч нь болохоор энэ хүүс байсан болж харж байна. Тэгээ эрэгтэй юм уу эмэгтэй юм уу гэдэг хүүс. За тэгээ дараа нь энэ нөгөө x2 3 гэдэг энэ аль үзэгч нь ингээд ороод ирсэн мөлий дээ. За тэгээд нас байна. За тэгээ нөгөө sibling буюу одоо нөгөө хамаатны тоо нөгөө юуны төлбөр тикетийн төлбөр гэдэг ингээд ороод ирсэн гэсэн. Тэгээд яг нөгөө нэг датасетийг бид нар мэдж байгаа учраас энийг нөгөө тайлбарлах одоо нөгөө make sense байна гэдгийг би мэдж байгаа гэсэн. Яагаад гэвэл нөгөө Titanic дээр чинь эмэгтэйчүүд нь дандаа нөгөө амьд үлдээд эрэгтэйчүүд нь ихэнх нь нас барсан шүү дээ. Тийм болохоор нөгөө хүүс төвөл гарч ирэх нь бол ойлгомжтой. Насны хувьд болохоор бас нөгөө хүүхдүүд энэ төрийг төвлөж явуулж исэн болохоор тэр ойлгомжтой байна тий. Мэдээж нөгөө нэг дээгүүр байсан хүмүүс нь илүү нөгөө үнэтэй билет авсан байсан хүмүүс байсан учраас одоо дагавар нөгөө нэг нас барсан хүмүүс нь илүү нөгөө хямдхан билет авсан ч юм уу тий. Тийм болохоор нөгөө нэг билетийн өмнө ингээ аваад ирж байгаа гэх мэтлэнгээр бид нар ингээд энийг ингээ харчиж бодно гэсэн үг. За тэгээ нөгөө модоо харах юм бол одоо бидний байгуулсан мод бол ерөнхийдөө нэг ингэж гарч ирж байгаа гэсэн үг. Бид нар 4 ширхэг гүнтэй одоо гүн 4 байхад тооцоолсон шүү дээ. Тэгэхээр 1 2 3 4 гэдэг нөгөөдөө тооцохгүйгээр ингээд 4 гүнтэй. За тэгээ нөгөө нэг одоо нөгөө сплитэндээ бид нар минимум юу гэж хийдгээд өгчлөө. 2 гэдэг өгсөн юм шүү дээ. Тэгэхээр юу гэхээр одоо нэг юу дотор минимумда 2 ширхэг одоо энэ дээр шилжих юм сампл нь 2 ширхэг байгаа шүү дээ. Хамгийн багадаа 2 байна гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тодорхой төвшөнд бол нөгөө overfit хийх байдлыг бид нар бол яг энүүгээр саний нөгөө хувьсагчтай бид нар хянах хэрэгтэй. Ялангуяа нөгөө нэг decision tree дээр ороод ирэхээр. За тэгээд нөгөө нэг энэ дээр бид нар бол одоо нөгөө жишээлх юм бол бизнес энэ загварыг ашиглаж байгаа тохиолдолд ялангуяа бизнесийн датан дээр загвар байгуулад үр дүн бид нар нөгөө захирлууд ч юм хүмүүстэй танилцуулж яагаад гэвэл бид нөгөө одоо эндээс ийм шийдэл гаргаад ингэж явсан учраас бид нар энд хүрсэн байна гэдэг ингээд тайлбарлахад илүү хэлбэр болчихно гэсэн үг. Тийм тэгээд энэ болохоор бид нар нөгөө нэг маш жижигхэн жишээ авсан учраас мод маань илүү ингээд нөгөө харахад хэлбэр ойлгомжтой гарч ирж байгаа. Ихэнх тохиолдолд болохоор decision tree маань амар комплекс болно. Ер нь бол маш их мөчөртэй навчтай тий. Тэгэхээр юу гэх юм бид нар бас нөгөө нэг байнга decision tree-г ингээд зураад өгдөггүй ер нь бол
хэрүү яг зурж үзэж болно. Гэхдээ тэр нөгөө маш их салаатай тэр юу гэж ингээд нөгөө тайлбарлахад жоохон хүнд хэцүү учраас одоо байнга бид нар зураад байдаг гэсэн. За random forest-ээр болохоор бид нэр бас ялгаагүй нөгөө scikit-learn random forest-ийн загварыг бид нэр ашиглаж байна гэсэн үгтэй. Энэ болохоор бид нар нөгөө нэг ярьжсэн ensemble гэдэг энэ module дээр болохоор random forest classifier гэдэг байгаа. За тэгээд энэ дээр болохоор түрүү нөгөө нэг багийн ярьж байхад гарч ирж ирсэн нөгөө нэг цүнхнээс гадуурх төвлөлтийн нэг 37% нөгөө sample яваадсэн шүү дээ тий. Тэрийг болохоор бид нар нөгөө нэг тестинг хийхдээ ашиглаж болдог гэдэг жисэн. Тэгэхээр энэ тохиолдолд яг вэ гэхээр бид нар нөгөө нэг OOB буюу out of bag гэсэн үг. Ер нь out of bag sample гэсэн үг л тий. Тэрийг бид нар одоо нөгөө нэг ашиглая гэдгийг ингээд тавиад өгчих юм бол манай загвар маань одоо тэр одоо үлдсэн байгаа 37% датан дээр одоо нөгөө юу үнэлгээгээ хийчих гэсэн үг юм бол. За тэгээд мэдээж нөгөө нэг мод дээр тулгуурлаж байгаа учраас юунууд нь бол бусад нөгөө нэг ихэнх хувьсгчдууд нь бол ижилхэн. Зүгээр яг нэг юу яаж өгөх юм энэ нөгөө нэг n estimators буюу одоо яг хичнээн шихэг мод ингэж нөгөө бий болох юм бэ те одоо нөгөө random forest юу яаж байгаа болохоор тэрийг бид нар зааж өгөх шаардлагатай. За тэгээ бус нь болохоор ер нь яг нөгөө decision tree-тэй зарим баг ихэнх юунууд нь бол адилхан гэсэн. Тэгээд нөгөө юун дээр random forest дээр болохоор scikit-learn package дээр бид нар параллелаар бодолт хийх боломжтой. Хэрвээ та хэд харах юм бол юу байгаа? N jobs гэдэг нэг параметр байгаа. Тэрэн дээр нь бид нар параллелаар хичнээн одоо юун дээр параллелаар хийж болох вэ гэдэг юм зааж өгч болно. Хэрвээ нөгөө танай компьютер ч юм уу сервер ч юм уу тэр нь тийм юу авах боломжтой болвол за тэгээд ялгаагүй бид нар fit функцийг ашиглаад сураад predict-ийг ашиглаад predict хийгээд за тэгээд нөгөө юугаа адилхан нөгөө confusion matrix-ийг харна, score-уудаа харна тий. За тэгээд энэ дээр бид нар нөгөө нэг out of bag ашигласан шүү дээ. 37% тэрний score-ыг харахын тулд бид нар энэ функцийг ашиглаж байгаа гэсэн үг. За тэгэхээр манай загвар маань болохоор testing data дээр болохоор 80.2% accuracy-тэй байнгут out of bag дээр болохоор 81.7% accuracy-тэй байсан гэсэн юм бол. За тэгээ ялгаагүй бид нар юуг харж болно. Нөгөө аль үзүүлэлт хэр чухал байсан бэ гэдгийг ингээ харж болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр болохоор жишээлх юм бол эхний 3 нь бол нөгөө түрүүний дээдлийн бид нарт ярьж ирсэн юунууд гараад ирсэн байна те. Энэ дээр байсан юунууд ингээ гараад ирсэн. Тийм тэгэхээр бас ялгаагүй яачлаа. За тэгээд нөгөө аль загвар нь сайн бай муу бэ гэдгийг бид нар дараа нь харьцуулаад харна. За тэгээд XGBoost дээр болохоор тусдаа нэг нөгөө package XGBoost-ийн package-ийг суулгах хэрэгтэй. Ер нь бол install хийн. Тэгээд install хийсний дараа болохоор бид тэрийг ашиглах боломжтой болчихно гэсэн. За тэгээд энэ дээр болохоор бид нөгөө XGB classifier нөгөө classification загвар учраас classifier гэдэг ашиглаад за тэгээд түрүүний бид нөгөө ярьжсэн learning rate-ийг бид нар зааж өгөх ёстой. Энийг бид нар бас нөгөө tune хийх ёстой параметруудыг нэг за тэгээд нөгөө модныхоо max depth-ийг бид нар зааж өгөн тэ minimum child weight-ийг бид нар зааж өгч जैन. За тэгээд зүгээр randomizer бид нар random state-ийг зүгээр ингэ тавиад өгч гэсэн үг. За тэгээд энэ дээр нэмэх нь нөгөө нэг юу яах ёстой одоо нөгөө tune хийх ёстой зөндөө параметрууд байгаа. Бид нар нөгөө lambda байна. Дээр нөгөө нэг яжсэн lambda gene за gamma gene тэ энийг бид нар бас юу яах ёстой гэсэн үг. Зааж өгөөд тэрний нөгөө tune хийж манай загвар маань илүү одоо сайн болно. Одоо болохоор бид нар зүгээр нөгөө demonstration хийж байгаа болохоор нөгөө жижигхэн загвар байгуулчихж байгаа. Тийм болохоор энэ дээр нөгөө параллелаар сургах шаардлага байхгүй яа. Тэгэхээр нөгөө загвар маань жижигхэн дата маань жижиг учраас зүгээр шууд ингэ уншуулчихад болно. За ялгаагүй энэ нэг XGBoost-ыг ашиглаж байгаа болохоор бид нар fit хийж байгаа. Хэрвээ та хэд яг нөгөө XGBoost-ийн өөрийнх нь documentation-ыг харах юм бол датагаа бид нар бас D-matrixэмтэрл хөрвүүлдэг тийм хөдөө зүйл яг хөө бид нар тэмээг хэд нэмээд харчиж болох байх. За тэгээд хэрвээ одоо бид нэг үр дүнгийн ингээ харьцуулах юм бол одоо энэ дээр бид нөгөө гол юмнуудыг үзүүлэлтүүд гаргаад ирсэн байна. Үр дүнгийн харьцуулах юм бол accuracy дээр аваад үзэх random forest илүү сайн perform хийж байгаа шин тий. Recall дээр аваад үзэхээр decision tree
precision дээр random forest AOC score дээр болохоор precision tree гараад ирж байна. Тэнгууд яг их нөгөө нэг яг энэ маань яг саний байгуулсан 3 загварт хамаагүй ч гэсэн яг нөгөө яг ямар үзүүлэлтээр бид нөгөө train хийж авъя гэдгээс шалтгаалаад загварын үр дүн маань бас хамаардаг. Тийм болохоор бас нөгөө нэг дөрөв хийжсэн нөгөө imbalance байна уу тэрнээс хамаарад нөгөө загварууд маань өөр байх учраас одоо нөгөө сурах мурах байдал нь ч гэсэн өөр хамгаалах байдал нь ч гэсэн өөр дээрээс нөгөө ашиглаж байгаа жишээлх юм бол тэр тохиолдолд бид нөгөө accuracy-г ашиглаж болохгүй болчихно тэгэхээр нөгөө тэрнээсээ хамаарат бид загвараас сонгоно гэсэн. Тэгээд энэ удаад болохоор жишээлх юм бол яг би нөгөө өөрийн хувь хүний юунаас сонгох юм random forest-ыг сонгож байгаа байхгүй хамгийн сайн загвараад. За тэгээд нөгөө area under the curve-ийн юугэн rock curve-ийн гэдэг нөгөө юу гэдэг юм бол ийшээгээ нөгөө нэг ийшээгээ чиглэсэн байх. Одоо энэ тал руугаа илүү юм байх юм бол энэ нөгөө голын зураас хол байх тусмаа илүү сайн шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө decision tree илүү сайн юм шиг харагдаж байна тийм. За миний танилцуулах юм ерөнхийдөө ингээд дуусч байна. Баярлалаа ингээ. Нэлээд дэлгэрэнгүй бас сурт яриа боллоо. За тэгэхээр оролцож байгаа хүмүүс маань 66 хүн байна. Бас сонирхолтой. Би яриа сонсож байна уу? Сайн яриасан сонсогдсонгүй. Одоо сонсогдож байна. За их сонирхолтой яриа боллоо. Баярлалаа ингээ. Тэгээд хүмүүс маань оролцогчид маань ерөнхийдөө decision tree, random forest-аас эхлүүлээд XGBoost гэдэг ерөнхий ойлголтуудыг маш сайн авсан байх гэж бодож байна. Ялангуяа уянгаа маань бас цаг гаргаад код хэсгээ бэлдээд ирсэн маань бүр илүү их өрөг өстэй боллоо. Тэгээд Kaggle-ийн хамгийн одоо классик гэж хэлж болох бодлого, Titanic-ийн бодлого дээр ажилласан нэг сонирхолтой байсан байхаа гэж найдаж байна. Тэгээд зарим хүмүүсээс нэг цөөхөн хэдэн асуулт асуугаад уянгаа маань хариулаад явбал болох байх гэж бодож байна. Одоо нэг хүмүүс гараа өргөөд Zoom дээр raise hand гэдэг гараа өргөөд тэр асуултуудыг нь асуугаад өөрсдөө шууд асуугаад уянгаа хариулаад явъя гэж бодож байна. Тэгээд эхний асуултыг би тавьчих уянгаа. За. Юуны итгэлийн эхэнд уянгаа танилцуулсан нь болохоор би уянгааг MLUB-ийн одоо хамтран үүсгэн байгуулагч одоо үүсгэх захирлаас танилцуулсан. Энэгээр бас өөрөө бас нэг давхар өөрийнхөө нэг үндсэн ажлын тэр ажил дээр ер нь одоо яг ямар техникүүдийг ашиглаж байна. Яг өнөөдрийн ярьсан юмудаа ер нь хэр их одоо ашигладаг вэ гэдэг талаас нь харж байна. Яг immersion болохоор XGBoost нэлээд төлхөө орж ирж байгаа. Тэгээд яг нөгөө нэг simple бүр энгийн юмнууд дээр болохоор хамгийн анх нөгөө baseline загвар гаргаж авах дээр зүгээр нөгөө энгийн загваруудыг ашиглажтэй юм л да. Одоо нөгөө decision tree юм уу, logistic regression ч юм уу тий. Тэгж жаад одоо нөгөө хүндрүүлээд хүн загварууд руу нараа явдаг гэсэн. Яагаад гэж байгаа хүн загварууд маань илүү нөгөө цаг хугацаа олон тэр нөгөө юуны computation хийх тэр нөгөө их үйлсээр маш их шаардна. Тэгэхээр нөгөө хамгийн анхнаасаа ингээ хүн загвар байгуулчих юм бол нөгөө хэлбэр загвар илүү ингээ сайн ажиллаж явах юм бол бид нар бас тодорхой хэмжээний resource алдаж байгаа гэсэн үг болчдөг. Тийм болохоор илүү нөгөө хэлбэр загвар одоо decision tree, logistic regression ялангуяа хамгийн дөрөв байгууллагуудаа дараа нь нөгөө XGBoost руугаа ингээ ороод ирдэг гэсэн үг юм байна. Тэгээд тэрнээс гадна нөгөө энэ дээр нэг юм хэлж байгаа мартсан байна. Одоо загвар маань одоо саяных дээр болохоор ингээ загвар маань жоохон нэг тийм мууч юм шиг тий гараад ирж байгаа шүү дээ. Нэг 80 70 донтой. Тэнгууд бас нөгөө загварт маань буруу байна гэж байж болно. Яг хөө бид нар нөгөө нэг hyperparameter яг сайн түн хийгээгүй байх магадлалтай. Гэхдээ тэрний нөгөө dataset-ээ бас авч үзэх хэрэгтэй. Бид нар feature engineering сайн хийгээгүй ч юм уу тий эсвэл гол нөгөө нэг орох хэрэгтэй байсан feature-ийг оруулаагүй ч юм уу тиймүүд зүйлүүд байж болно. Тэгэхээр яг нөгөө загвараас гадна бид нөгөө dataset-ээ маш сайн мэдээ нөгөө тэрийгээ сайн ингээ процесс хийсэн байх хэрэгтэй байдаг юм бол. Тэгээд биднээс гадна сайн ажилладаг. Тэгээд нэмэх нь бол нөгөө deep learning-ийн загварууд юм бол бас ашиглаж үздэг. За баярлалаа уянгаа. Тэгэхээр зарим нэг хүмүүс болохоор нэг олон сая чиний ихтгэлийн дондор аягүй олон асуусан болохоор нэг юу тавих уу гэд тэгсэн байсан. Бичлэг нь одоо яг бичлэг хэлбэрээр постлогдох уу гэд. Тэгэхээр тэн дээр бид нэр одоо Zoom-ийг
on юугээр одоо энэ танилцуулгыг бүтнээр нь рекорд хийж байгаа болохоор энийг дараа нь бэлдээд бид нэр пост хийж болох баха. Тэгээд нэг асуулт ирсэн байна. 10-аас 20 минут кол хийгээ зөвлөгөө авч болох уу гэж байна ингээ. Юу над руу юу? Тэ чам руу надаас биш. Надтай ирэх гэж юу? Тэ. За. Дараа нь тэгээд холбогдох гэсэн бол манай оюунгаа чи цагийн зөвлөгөөр хэд гэдэг үл ханшин. Жохон үнэтэй л байх бах та. Юм байхгүй. За тэгээд болно. Гэтэ нөгөө юутай холбоотой зөвлөгөө юм бол да нөгөө зарим юм дээр би бас сайн зөвлөгөө өгч чадахгүй ч магадгүй. Тийм. Гэтэ болтой яах вэ? Болно. Юун дээр би бичээд байгаа чатн дээр манай бас нэг MLUB-ийн сошиал сувгуудыг та бүхэн дагаарай. Энэтэй холбогдоод бас оюунгаатгийн контакттай холбогдоод мэдээлэл авахд нээлттэй байх гэж бодож байна. За, машин learning инженерээр ямар компаниуд байдаг вэ гэж байна. Ер нь Монголд яг одоо машин learning хийж байгаа яг ML-ээр ажиллая гэсэн хүмүүс яг ямар компаниудад ажиллах боломж байдаг юм бол. Аха. Яг инженер, машин learning инженерээр ажиллах чинь үү те. Тэгэх юм бол юу л да ер нь бол их нэг томоохон дататай компаниуд байгаа л та. Телекомнууд байна. Тэгээ Intel, Mobicom энтрал маш их дататай байгаа банкуд байна. Одоогийн байдлаар нөгөө Монголд байгаа юм яриад байна л да. Тэгээд ер нь бол яг улсын байгууллагууд руу яг хэрэг хийж байгаа би бол сайн мэдгүй. Ихэнх нь бол дандаа хувийн байгууллагуудад бол хийж байгаа. Тэгэл LinkedIn ч юм уу тий. Одоо яг тийм нөгөө дата дээр суурилж гарч ирсэн байгууллагууд болвол баг ихэнх нь машин learning хийж байгаа. Зүгээр яг нөгөө машин learning engineer гэдэг бүр тийм нөгөө тусгай specific болоод ороод ирэхээр бас яг хаагур юу байгааг бол би нэг сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол яг датан дээр ажиллаж байгаа газар болгон болоод мэдээж тодорхой хэмжээний машин learning engineer тий data science юу гэдэг одоо бүх юм холиод хийж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр тэднэр лөө хандаад үзвэл бас зүгээр. За баярлалаа. Гэрлээ асуулт асууя гэсэн баг шиг байна. Гэрлээ микрофоноо нэгээд асуулт асууж болно шүү. Баярлалаа. За юуны өмнө ямар ч айгүй гоё спич хийгээд маш хэрэгтэй загварууд юм маш сайн ойлгомжтой тайлбарсан баярлалаа гэж хэлье. Тэгээ миний хувьд болохоор яг энэ нөгөө хийсэн саяны тавьсан итгэл дээрээс нэг ганц хоёр асуулт байсан. Тэр нь болохоор нэгдүг нь future importance гэдэг одоо future-удаа хэр одоо чухал байгаа вэ гэдгийг ерөнхийдөө яг энэ загвар маань тэр future-ыг хэр их ашиглаж байгаагаар тодорхойлогдож байна уу? Яаж тодорхойлогдож байна гэдэг дээр ихний нэг хариулт өгөөч. Тэгээд дараагийнх нь болохоор тэр нөгөө нэг торгуул гамма гэдэг нэг хоёр параметр ярьж байна шүү дээ. Тэр нь болохоор шууд хоёрыг тогтмолоор хасаад яваад байна уу? Эсвэл модныхаа гүнээс хамаарч хасж байна уу гэдэг тал дээр асуулт байна. За гурав дахь нь болохоор яг илүү яг математик талаас нь дараагийн яг загварчлал математик тал дээр нь яг энэ загварын математик тал дээр нь дараагийн сургалт яг энэ юу математик боломжтой юм баярлалаа. Тэгээ энэ нэг харагдаж байна даа яа. Хаач энийг ярьж байсан тийм. Одоо энэ дээр яаж байгаа гэхээр бид нөгөө нэг хамгийн сүүлийн Get credit гэдэг энэ шийдвэрийг saving-ээс үүдэлтэйгээр hero medium байх тохиолдолд энэ saving дараа нь болохоор asset Хэлгээс чинь солигдоог байна. Солигдоог байна. Яаж ярих юм бол тийм. Одоо харагдаж байна уу? Одоо харагдаж байна. Аха. За энэ дээр болохоор бид нар одоо нөгөө нэг кредиттэй байх гэдэг энэ одоо шийдвэр гаргаж байгаа шүү дээ тий. Энд яг одоо ямар өсөгчд нөлөөлөд байгаа гэдгийг юу нь бол тэр нөгөө feature importance дээр одоо жишээлбэл сайн өсөгч одоо сайн кредиттэй байгаа эхлээд болохоор saving дээр
low medium display хоёр хуваацсан дараа нь болохоор asset ингээд ороод иж байгаа гэдэг. Тэгэхээр яаж байгаа гэхээр одоо энэ нөгөө нэг good байна уу bad байна уу гэдэг энэ таамаглалыг хийхэд аль хувьсгч ингээд хамгийн одоо юу гэх юм нөлөө үзүүлээд байгаа одоо нөгөө gain esthetic ингэж нөгөө нэг төгөлж хийж gain өндөр байгаа вэ гэдэг нь одоо тэр feature purchase байгаа гэж байгаа гэсэн байхгүй. Тэгээд тэрүүгээрээ ерөнхийдөө нөгөө нэг хамгийн өндөр нөлөө үзүүлж байгаа нь ингээд одоо энэ дээр жишээлх юм бол saving дараа нь одоо asset гэдэг ч юм уу тий дараа нь income гэдэг ингээд ороод ирнэ гэсэн үг. Split дээр юу модны гүнээс бол нэг хамаарахгүй энийг хамгийн гол нь хасч байгаа нь тэгэж нөгөө хасч ээж юу яаж байгаа гэсэн prune хийж байгаа гэсэн юм нь бол одоо энэ жишээлхэн бол ингээд доошоо дахиад ингээд явах боломжтой шүү дээ тий. Тэгэнгүүт одоо gain нь юу гэх юм одоо нэг ч юм уу тий гараад ирж болно шүү дээ. Ер нь бол дахиад ингээд доошоо ингээд split хийгээ явцсан чинь тэгэнгүүт нөгөө нэг энэ prune хийхин тулд бид нэр нөгөө gamma-га 2 гэдэг өгсөн тэгээд нэгээс ингээ хоёрыг хасангууд хасах гараад ирлэнгууд яг гоо ихээр энэ мөчр маань биднэрт одоо тодорхой тийм одоо энэ одоо threshold-ыг ингээд давсан үзүүлж чадахгүй байна гэсэн үг л чинь байхгүй. Тэгэхээр яг гоо ихээр бид нэр энэ нөгөө 3 удаа ингээд шалгаж ирсэн яванд энэ мөчрийг ингээ хасаад юу ингээ 2 удаа ингээд салцсан одоо гүнтэй тийм мод гаргаад авчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө матны гүнээсээ бол хамаарахгүй. Гэхдээ гүнд бол нөлөөлнө. Үнийг бол энэ багасгах юм уу тий? Ер нь бол багасгах арга хэмжээ авна гэсэн үг. Тий. Тэгээ нөгөө математик тэрээсийг болохоор бид нар ер нь бол нөгөө манай MLUB-80-ыг бид анх юу яаж яхад илүү нөгөө кодд толгуурсан тийм байя гэдэг юу яажсэн. Тэгээд математик survey дээр гэхдээ нөгөө хэрэг тий асуултанд хариулж чадсан уу? За асуултанд хангалттай хариулт өгсөн болов уу гэж найдаж байна. Гэрлэг асуултанд. Тэгээд ерөнхийдөө манай арга хэмжээнд дээр оролцож байгаа ихэнх хүмүүс нь болохоор ерөнхийдөө анханаас нь суралцъя гэдэг ч юм уу те. Анханаас нь туршаад үзье, суралцах үзье гэсэн хүмүүс их байлаа гэж үзвэл яг чиний өнөөдрийн хэлсэн одоо энэ контентын хүрээнд хаанаас яг дэлгэрүүлээд судлаад яг бие даагаад судлаад явбал боломжтой байдгүй. Тэр талаас нь нэг зөвлөгөө өгч яг хаанаас эхлүүл зүгээр гэдэг вэ? Анх эхлэлтийн цэгээс тэг цэгээс эхэлж байгаа хүмүүс зориулдаг. Би болохоор өөрөө нөгөө статистикаар их хэлсүүлжсэн байхгүй юу? Одоо нөгөө дундаж те mean median-аас эхсүүлэл тэгэл нөгөө шугамар регресс гэж ер нь нөгөө econometric-ийн үндэслэл чинь яг бас нөгөө machine learning-ийн зарим загварууд ингээд ороо явдаг болохоор тэрнээс ингээд эхлэх явах юм бол нөгөө нэг альтаж үеийн тэр мэр ингээд нөгөө загвар юмсдумар тэрийн нөгөө цаатлын логикийг амар сайн ойлгоод байсан. Тэгээд тэрнээр ингээд нэмэгдээд ингээд өөр загварууд ингээд ороод ирэхээр одоо тэрүүгээр ингээд ойлгоод явах магадлал нь тэр чигээрээ өсдөг юм шиг санагддаг. Ер нь бол тэгэхээр эхлээд бол би жоохон статистик үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Мэдээд дагвар бол үзэх нь ойлгомжтой. Гэхдээ бас нөгөө хэрэг үзэж байгаа тохиолдолд нөгөө цаатлын математик гаргалгаа яг цаана яг юу болоод байгаа гэдгийг бас нэлээд сайн ойлгол зүгээр. Яагаад гэхээр одоо нөгөө сурж байгаа ихэнх хүмүүс нөгөө кодоор сурж байгаа. Их нөгөө нэг загвар байгуулах чи одоо энэ дээр бол нэг өмнө ирэх дээр нэг 5 6 лайн код тий 10 лайн дотор л ингээд загвар байгуулж байгаа шүү дээ. Энэ бол тэгэхээр илүү хэлбэр байдаг учраас эдгээр ингээд код руу төрүүлээд орчдөг. Тэгэхээр нөгөө нэг зарим тохиолдолд яг вэ гэхээр тэр нөгөө дата сетэнд чинь тохирох загвар гэж байна. Тохирохгүй загвар математикт тооцоол буруу болж байгаа одоо дата сет гэж байна тий. Тэгэхээр тэрийг бид бас байх шаардлагатай. Тэгэхээр статистик жоохон үзээд тэгээ математик бас мэдээж сайн үзэх хэрэгтэй. Нөгөө нэг ядаж нөгөө матрицын ургуулалттай тэгээд тэднэрийг үзээд за тэгээд тэрний дараа худал болно л да. За маш сайн бэлгэлээ. Тэгэхээр сайн хариулт авлаа гэсэн одоо нэг сашгсан комментууд их ирж байгаа юм байна. Тэгээд
Янгаас асуулт тавил хэлээрэй. Яг ийм хэлбэрлүү би шилжиж гэж бодож байна. Өнөөдөр яг хуу Уянгаа бол нэлээд өргөн хүрээний сэдвүүдийн талаар яриад бид нар бас нэлээд урт удаан ярилцлаа. Тэгэхээр энэ дээр манай өнөөдрийн энэ арга хэмжээнд маань нэлээд экспертүүд бас ингээд орж ирсэн байгаа. Нэгдүгээрт бол манай MLB-ийн бэлгээ байгаа. Бэлгээ байна уу? Бэлгээ. Зарим одоо яг энэ ажилтдаг хүмүүсийг би ураад нэг ганц хоёр асуулт суугаад жижигхэн дискшн хэлбэртэй өрнүүлэх хүсэлтэй байгаа. Тэгээ бас энэ дотор ороод ирсэн байгаа лав дэрж байна уу? За. Уучлаарай нэг юм үзэх гээд ороод ирсэн шүү. Дискшн руу оруулаад ирлээ. Уучлаарай. Тэрийг болохоор лермен ажилдаг. За лавагаа болохоор Солонгост одоо яг дата сайенсаар баг тэнцвэрийг хамгаалаад явж байгаа. Энэ хоёр хүмүүс бол нэлээд чиглэлээр нэлээд өндөр туршлага мэдлэг хөрөнгөлүүлсэн мэргэжилтнүүд байгаа. Тэгэхээр та хоёроос би юу асуух гээд байна вэ гэхээр өнөөдрийн ярьсан сэдвийн хүрээнд одоо ярихад хэр их хэрэгжилж байна та хэд өдөр тутмын ажилд те. Одоо тавгаа болохоор академик төвшөнд яагаад нэлээд академик advanced юм дээр хэрэглээд эхлэхэд яг өнөөдрийн үздсэн одоо техникүүд ер нь бол хэр их давтамжтай ашиглагдаж байна. Чи бол ялангуяа том журналуудад одоо пейпер хэвлүүлээд судалгааны ажлыг хэвлүүлээд явж байна. Тэр хийж байгаа юмнууд чинь ер нь их хэр нөлөөтэй одоо суур ойлголт вэ гэж юм уу те. Хэр их ашиглагддаг гэдэг талаас нь хариулж өгч. Бэлгээ мөн адил өөрөө чинь өдөр тутмын ажлуудад хийж байгаа юмнуудад хэр их ашиглагддаг вэ гэдэг талаас нь та хоёр товчхон хариулт хэлж өгөөч. Яа, бэлгээ хэлэх үү? Би хэлэх үү? За хавга эхэлчих бээс үлдэнэ. За тийм. Сая яг энэ шийдвэрийн мод гэдэг алгоритм өөрөө бол яг айгүй алдартай л та. Тэгээд одоо яг ашиглаж байгаа айгүй хүчтэй өндөр гүйцэтгэл харуулдаг алгоритмуудыг яг суур болж өгдөг. Сая XG boost гэдэг дурдсан. XG boost 2016 онд төшөөлөгдсөн аргачлал байгаа. Тэгээд XG boost-ээс цаашаа бас хөгжүүлэгдээд хоёр ч том алгоритм дэвшүүлсэн. Нэг нь болохоор cat boost, нөгөөх нь болохоор live GBM гэдэг. Тэгээд нөгөө дата өөрөө дотроо олон төрөл байдаг л та. Жишээ нь одоо энгийн дата аналист одоо ихэнх байгууллагуудын хэрэглэдэг дата нь болохоор нөгөө хүснэгтэн өвдөл буюу tabular data гэдэг одоо хүснэгт дотор ингээ багнаад саяны одоо Titanic data тийм датанууд дээр яг одоо энэ шийдвэрийн мод суурьтай энэ алгоритмууд маш сайн ажиллаж яг хамгийн сайн гүйцэтгэлүүдийг ерөнхийдөө харуулдаг байна. Тэгээ одоо сүүлийн үед ямар нэгэн аргачлал дэвшүүлээд яг алгоритмаа ингээ сайжруулж байгаа хүмүүс бол заавалчгүй яг саяны аргачлалуудыг болохоор одоо нөгөө бенчмарк маягийн аргачлал болгож заавал энийг давсан одоо миний дэвшүүлж байгаа аргачлалыг гүйцэтгэлийг одоо давж шүү гэж заавал харуулах шаардлагатай байдаг. Тийм болохоор ерөөсөө яг тэр хүсдэгтэн хөгжил дээр бол маш сайн ажилладаг юм. Тэгээ маш хурдан ажилладаг хамгийн одоо үр ашигтай алгоритмууд гэж ер нь хэлж байна. Neural network-ийг бол neural network бол яг хүснэгтэн хөгжил дээр бас ч тийм сайн ажилладаг. Ихэвчлэн нөгөө нэг image процессинг эсвэл natural language процессинг өөр төрлийн одоо тэр текст, имиж өгүүлбэр дээр маш сайн ажилладаг. Тэр тал дээр бол тэр маш сайн ажилладаг алгоритм заавал сурах хэрэгтэй зүйлүүд л дээ. Яг лавгагийн яг санал нийлжлээ л да. Тэгээд яг хоо миний хувьд болохоор яг өөрөө бол их сургуульд бол computer vision гэдэг явж исэн. За тэгэнгүүт яг deep learning чинь computer vision салбарт бол яг хүчтэй орж ирээд. За тэгээд яг Японд бол яг computer vision чиглэлээр ажиллаж байгаад Монголд ирээд яг одоо Lendiment гэх юм уу. Одоо Lendiment технологийн хариуцж байгаа Stanford компани байгаа. За яг тэнд ороод ажиллаж байна. Тэгээд яг гинтийн юу бас яг гинт одоо зурагтай харьцдаг хүн тэр үеэс эхлээд нэлээд бас энэ мод утцтай алгоритмыг бас нэлээд туссан. Яг яаж за deep ашиглахгүй нөгөө талаас бас практикийн хувьд айгүй хэцүү. Нэлээд том загварууд гаргадаг. Бид нар тэрийг харьцаж тоордно гэдэг чинь өөр амар асуудалтай тий. Тэгэхээр бид нар харьцангуй энэ жижиг за decision tree ч үгүй юм reinforcement их модулүүд ихний ээлжинд ер нь аягүй хурдан турших. Бид нар ер нь ихээр тайлбарлаж чадах тий. Нөгөө талаас нь neural network гэдэг ашиглах юм бол одоо манай дата байд түрүү яригдчихсэн feature importance гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ, тайлбарлаж чадахгүй тий. Нэг л accuracy гараад ирдэг. Тийм учраас бид нар ер нь бас санхүүгийн чим маа чиглэл дээр бол манай ажлын хувьд бол бид нар нэлээд төлхөө ер нь
мод бүтцтэй алгоритмуудыг бол ашиглаж байна. Boosting бас ашиглаж байна. Тэгээд одоо яг сүүлдээ ер нь автомэл гэдэг юмруу бас нэлийн шилжиж байна. Тэрийг ер босгох гээд яг нөгөө суур алгоритмуудаар бүгднгээр нь туршаад одоо тий хамгийн сайн үр дүн авах гэдэг юм бас нэлийн чиглэл явж байна да. За лавга бэлгээ хоёртоо баярлалаа. За дискшн хэлбэрт явж байгаа. Гэхдээ би дундуур нь уянгаа бас нэг асуулт асуучих. Энэ юм дээр чатн дээр ирсэн асуулт байна. Статистикаар сурах гэвэл биданс оролцоход хэр тохиромжтой вэ? Гэсэн асуулт ирсэн. Эс суралцаж болно шүү дээ. Тий. Одоо ялангуяа нөгөө онлайн research их болсон. Тэгээд Khan Academy ч юм уу тий ер нь нөгөө статистикийн тийм яг суурьуудыг өгдөг юунууд маш их болсон. Тэгэхээр эднээс яг нөгөө нэг гол концептуудаа мэдэж авахд бүрэн боломжтой. Заавалчгүй одоо юу гэдэг нь их сургуулийн статистикийн ангийг авч маваад тий курс мөрсийн авч үзэх шаардлагагүй болсон. Тийм яг хөө гэхдээ нөгөө нэг зарим нэг концептуудыг ойлгоход хэцүү байж магадгүй тэр үедээ магадгүй нөгөө одоо юу гэдэг нэг багштай холбогдох ч юм уу эсвэл одоо судалгаа хийдэг хүмүүстэй холбогдоод илүү найлын тавьж авчиж болно. Тийм. Ялангуяа орчин үед бол нөгөө өөрөөс суралцах боломж маш их бүрдсэн гэж бодоод байгаа шүү дээ. За баярлалаа. Тэгээд уянга бэлгээ лавга одоо өнөөдөр MLB night ингээд одоо decision tree random forest гэдэг ингээд XG boost хүртэл ингээд ярьлаа тий. Хэдүүл ямар ч хэсэ одоо энэ сэдвийг сонирхоод ороод ирсэн залуучуудад тодорхой хэмжээний ойлголт өгсөн байх. Энд яг цаашаа ямар сэдвээр хөгжүүлэх зүгээр гэж бодож байна. Одоо яг анхлан суралцаад явж байгаа одоо шинээр сураад судлаад явж байгаа залуучуудад бид нэр цаашлаад яг ямар хүрээний ойлголт өгвөл зүгээр юм бэ? MLB night-ыг цааш нь яаж хөгжүүлвэл зүгээр юм бэ гэж асуултыг асуумаар байна. Ялангуяа лавгааг бол дараагийн хэмжээнүүдэд өөрөөр гэж бодож байгаа. Лавгаас энэ MLB night-д ямар төвшнөр contribute хийж өгье гэж бодож байна. Ямар амлалт өгөх гэж байна өнөөдөр лавга? Яг сая ингээд яг ахлын математикийн ойлгоно гэвэл жоохон төвөгтөлтөө. Одоо жишээ нь сая XG boost алгоритм байна тий. Тэгэхээр чинь яг үгээр шийдвэрийн мод тэгээд мод зураад модны оронд яг функц зориулаад ирдэг байхгүй яг тэрний модыг төлөөлөх. Тэгэнгүүтээ цаашаа тэрийг одоо gradient гэдэг чинь функцаас уламжлаад gradient-ийг олоод тэгэнгүүтээ оптимизац хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр математикийн ярина гэвэл жоохон төвөгтэй. Тэрний оронд юу илүү ойлгох хэрэгтэй вэ гэхээр одоо датанда тулгуурласан high parameter optimization хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй яг хоо тэр алгоритм чинь саяны тэр альфа гаммаас ахуулаад нөө сонгох хэрэгтэй параметрууд байна. Жишээ нь одоо модны гүнзгий максимум яг хэд байх юм өчр нь хэд явж дуусах юм те. Эсвэл нийт нэг мод одоо хэдэн өчртэй байх ч юм уу. Тийм юмнуудыг сонгох хэрэгтэй гардаг. Тэгэхээр дараагийн сэдв илүү яг тэр high parameter хэрхэн оптимизац хийх вэ гэдэг тэр аргачлал руу явбал зүгээр ах. Одоо хамгийн өргөн хэрэглэгддэг аргачлалууд нь хамгийн энгийн хоёр аргачлал нь болохоор нөгөө greedy search, random search гэдэг. Тэгээд дараа нь бүр яг advanced төвшин рүү ороод тэгэхээр нөгөө base-ний optimization бол явчихж байгаа. Бүр сүүлд болохоор гарсан нь бас нэг аргачлал байгаа юм. Тэг юу ч гэсэн нэг тиймэрхүү тэднэр тал руугаа илүү явбал илүү нөгөө одоо бүрэн яг анализ хийгээд гүн сайн модель гаргах боломжтой болж ирэх байх л та. Яг би дараа нь нэг удаа тэр high parameter optimization дээр гэхдээ ойрын хугацаанд бол яахгүй байна. Эсвэл бүр дараа нь өөрсдөө ч юм уу бас хийж болно. Лавгагаар угаасаа маш олон хариултыг хийж бас бодож байгаа тийм. Яг лавгаа шууд 3 тоорол өгчихөө. Тийм шүү. Лавгаад өгчихлээ. Монголын бас 3 гэж шууд 3. Тий. Билгээ өгч бодож байна. Хэдээ цаашаа мэтийг нь сошиалчууд үр дүнтэй өгөөжтэй байлгахын тулд бид цаашаа яаж явах вэ? За түрүүнээс яг бүр яг одоо жишээл математикийн ч юм уу тэ basic одоо юу гэдгийг арын ойлгох нэг хэцүүлэх л та. Тэгээд ямар ч байсан одоо лавгач гэдэг юм уу академик талын бас практик талын аль алын тий хослол дараагийн ээлжинд одоо яг практикт бид нар илүү яаж шилжиж яах гэдэг талаасаа ч юм уу тэгээд яваад бас илүү хүртээмжтэй бас байж магадгүй санагдлаа. Тий. Өнөөдөр бол уянгаа маань маш айгүй бас
нэлээд бас дэлгэрэнгүй тий онол талаас бас ярилцлаа. Дараа нь яг одоо ажлын талбар дээр гэдэг ч юм уу тий. Викторийн хэлснээр параметрт юуник маяг юм яаж хийвэл зүгээр гэдэг ч. Тийм бол бас гоё болох л санагдчих. Тэгээд бас яг энэ ивент маань бол яг өөр бас тэ заавал Эмили биг гişүүд гэхгүйгээр л хавгаач гэдэг юм уу бусад бас сонирхож байгаа залуучууд байл бас нээлттэй гэж бодож байна. За тийм саналтай байна да. Өнөө гадаагийн одоо танилцуулсан форматыг таалагдлаа. Хэтэрхий тийм нэг техникэл ч юм уу одоо математикийн руу орохгүйгээр бид нарт ерөнхий тийм одоо санааг маш одоо гоё инженеэр сайхан ойлгож өгсөн. Дээрээс нь бас нэг практиктэй кодтой байсан бас илүү залуучууд илүү өгөөжтэй байсан байх гэж бодож байна. За би энд чатн донд байсан нэг асуултыг орхицсан байшаа уучлаарай Самианда. Random tree алгоритмын талаар сонсч байсан уу? Байсан бол давуу болон сул тал зэргийг хэлж өгөөч гэж байна. Энд дээр ойлгоо. Random tree би ойлгохтой random forest гэж ойлгоод. Үгүй гэж магадгүй яг би яг нөгөө random tree гэж төссөн нэг хэмээр search хийж байгаа болохоор сайн мэдгүй байна. Тэгээд нөгөө random forest-ийг random tree гэж бас нэг гэж бодоод байгаа л та. Билээ лавга хоёрыг сонсчихсан юм байна уу? Random tree гэж сонсцоо гэхлээр forest гэж тийм. Ер нь бол энэ чинь нөгөө хийдэдэл юу алгоритм юу гэх моднууд үсэл тэрийг forest гэж нэрлэдэг байгаа гэж ойлгох шүү дээ. Өөр юм болов мэдгүй лээ. Би бас түрүү сонсож байгаа зүгээр random forest-ийг л өөр тэгээ бичсэн гэсэн. Random tree center. Түүнээс бол яг тийм алгоритм моднохонд бол байхгүй. За тэгвэл манай 3 тийм алгоритм сонсдог бол ер нь дэлхийд тийм алгоритм байхгүй хоо. Random forest-ын талаар бол гай ярьсан юм чинь те. Одоо манай бичлэг илүү нэг дахиад рекордон тавигдахаар та бүхэн тэрийг дахиж сонирхож үзээрэй гэж бодож байна. Дээрээс нь уянгагийн гитабаас нь кодыг нь татаад сонирхоод үзээрэй. За үүнээс өөр асуултууд та бүхэнд байгаа бол нээлттэй асуулт асуух боломж байна. Яс тэгээд нэрээ юу яа гэж бодоод байсан шүү дээ. Одоо үлзий лавга манаас те чайсон гурмаа сая одоо олон улсын дата аналитикийн тэмцээнд одоо талбараар ирэлцлээ шүү дээ. Тэгээд миний яг ойлгосноор тэмцээний хувьд бол банкны датаг өгсөн гэж ойлгос те. Тэгэхээр тэн дээр бас яг одоо random forest ч юм уу ашиглав уу? Ер нь ямархуу төрлийн аргачлал одоо ашиглав. Тэр талаас бас хуваалцвал те. Өнөөдөр сэдвтэй холбоотой. Тэрийг одоо ярьчих юм уу? Тэрийг байхаа дараа бүр тусдаа яа л та зүгээр яг өнөөдрийн яг энэ тасктай холбогдуулаад гэх юм те. Random forest ашиглаж үзэх үү ер нь гэсэн утгаар ашиглааг бол яах вэ тэгэл. За манай яриач бүр юу болчихжээ энэ. Clubhouse шиг боллоо шүү. За гэхдээ лавга нэг товчхон юу хэлчихгүй юу? Ямар сэдв, ямар даалгавар ирээд юу яасан талаар нь товчхон хэлээд ярьчих мэдээлэл өгье. За тийм маргааш өглөө Clubhouse дээр бас яриад байна шүү дээ. Clubhouse дээр ашигласан яг юу ашигласан? Нөгөө нэг сая дурдсан нөгөө Cat Boost, Light GBM, XG Boost, тэгээд Neural Network. Ер нь бол яг энэ дөрвөн алгоритмыг л хамгийн түрүүнд барьж авдаг л та. Угаасаа гүйцэтгэл ер нь бол хамгийн сайн харуулдаг. Тэгээд нөгөө өгдөл маань өөрөө одоо ингээд яг за зээлгчийн одоо харилцагчийн ерөнхий мэдээлэл тэгээд тэрний одоо харилцагч болгоны одоо гүйлгээний мэдээлэл тэгээд бусад одоо нөгөө зээлийн эрх янз бүрийн тиймэрхүү мэдээлэлүүд байсан. Тэгээд ингээд датагаа нэгтгээд гаргаад харсан чинь ихэвчлэн нөгөө нэг одоо тасралттай хэсэг гэж ярьдэн шүү дээ. Одоо нөгөө хитгэн одоо өгдөл нь одоо хитгэн тоо дотор одоо яасан тий. Тэг яг ийм өгдөл төр нөгөө юу сайн ажилладаг л да. Одоо тэр Cat Boost өөрөө нөгөө categorical гэдэг юм даас. Тэгээд яг манай хамгийн сайн гүйцэтгэлийг бол Cat Boost харуулж ирсэн. Дараа нь Light GBM, тэгээд XG Boost, тэгээд Neural Network гэдэг бас яг сайн үзүүлэлт нэг баг 1-2 дутуу байсан л та.
Тэгээ энэ дөрвөөр ерөөхдөө ensemble хийгээд биш нөгөө staking ensemble гэдэг хонь дахиад нөгөө registration тавьж жагаад staking хийгээд тэгэл ерөөхдөө аргачлаа боловсруулсан. Манаас Choice-ын бас орж ирсэн байх шиг байна. Тэгээд маргааш 10 цагаас билүү лавга. 10 цагаас-ны Clubhouse-ын Тэгээд цагаар 10-аас гэсэн. тийм. Гэтэл нөгөө өрөөнийх нь нэрийг мэдж байгаа юу? Хүмүүс өрөөнийх нь нэр юу вэ гэсэн байна. Ямар сайн гэсэн. Чи тэрийг мэдээд болвол чат дээр бичээчхөө. Тэгээд ерөнхийдөө нэг зарим хүмүүст нэмэлт мэдээлэл өгөхөд за лавг дорж тэгээд Choice-ын бид гурав нэг International Data Analysis Olympiad гэдэг тэмцээнд сая орсон. Тэр нь болохоор нэг Оросын Higher School of Economics болон Yandex компани хамтран зохион байгуулдаг. Жил болгон болдог тэмцээнд 650 орчим баг оролцоод финалийн шатанд нь 30 баг оролцоод өрсөлдсөн. Тэгээд финалийн шатанд бол 36 цагийн турш өрсөлдөд бол сайн лавгийн ярьсан тэр банкны харилцагчийн дата ирээд бид нар орсон байгаа. Тэгээд бид гурав оролцоод ерөнхийдөө 36 цагийн турш нэг public leaderboard дээр манайх нэгт яваадсан. Тэгээ айгүй баяртай за манайх ч одоо нэлээд одоо гайг орчлоо шүү гэдгсэн private leaderboard нараад өсч байгаа нөхөр 5 руу хаашаа унаад тэгээд 5 дугаар хайранд орсон. Гэтэ яг чамлахаас чанга атдаг гэдэг шиг ямар ч байсан бол амжилтандаа сэтгэл хангалуун байгаа. Choice-ын байна уу? Choice-ын. За манай Choice-ын байна. За. Орой минь. Манай event чирсэн баярлалаа. Өнөөдрийн юутай Уянгагийн ярьсан техникүүдтэй холбоотой ер нь өөрийнхөө ажил дээр ашиглаж байгаа юмнууд хадлаа яриач гэж хүсэж байна. Choice-ийн хувьд за сая техниктэй хамт орсон манай багийн гишүүн тэгээ мег хатгалын дата шинжээч хийдэг залуу байгаа. Бас одоо манай MLB-ийн одоо зохион байгуулдаг дата тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог идэвхтэй оролцогч гишүүн байгаа шүү. За Choice-ийн өнөөдрийн сэдвийн талаар нэг товч хэлж өгөөч. Тэгээ өнөөдрийн энэ талаар ихэд Уянгагийн сонслоо тий. Миний яриа жоохон сонсогдсон байна уу? Зүгээр тасалтаа дагших. одоо зүгээр л сонсогдож байна. Тэгээ ерөнхийдөө яг хилчлэлд товч бөгөөд ерөнхийдөө яг нэг математик тал руу нэг орохгүйгээр тий. Яг алгоритмын ийм зарчмаар ажилладаг гээд ерөнхийдөө яг маш тодорхой маш сайн бэлдээд ерөнхийдөө маш сайн тайлбарчлаа. Тэгээд ерөнхийд нь бол Уянгадаа баярлалаа гэж хэлж байна тий. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр юуны маргааш өглөөний Clubhouse-ийн өрөөнийх нь нэр нь Science Club Mongolia гэдэг нэртэй өрөө байдаг юм шиг байна. Тэр нь тавга чатан дээр бичсэн байна. За тэгэхээр арга хэмжээ бол одоо Уянгаа маань нэлээд дэлгэрэнгүй сонирхолтой чанартай презентац бэлдээд бас цаашаага нэг workshop маягийн хэсэгтээ кодон дээр жишээ харуулсан хэсэгтээ маш өргөн дэлгэр сайхан танилцуулгатай гоё арга хэмжээ боллоо гэж бодож байна. Тэгээ үргэлжлээд асуулт хариулт явуулаа. Бүр үргэлжлээд одоо Clubhouse шиг баг discussion хэлбэрээр яваад өрнөлөө. Тэгээд та бүхэн маань бидний энэ MLB Night гэж зохион байгуулж байгаа тогтмол зохион байгуулахын арга хэмжээ маань за яавал илүү та бүхэнд өгөөстэй байхаар байна гэдэг талаас санал хүсэлттэй фидбэкаа өөрсдийнхөө зөвлөмжөө харамгүй өгөөрэй. MLB-ийн олон залуусын арга хэмжээг зохион байгуулахаар би оролцож байгаа. Бидний арга хэмжээг өшөө цааш нь ирээдүйд улам цаашаа илүү сайжруулах төвлөржүүлэхийн төлөө тогтмол ажилласаар байх нь болно гэдгийг та бүхэнд за амлаж байна. Тэгээд Лавгада баярлалаа, Choice-ндээ баярлалаа. Өнөөдөр зүгээр үзэх гээд ороод ирсэн чинь шууд дуудаад панелист маягийн бэлгэсэн бол уучлаарай. Тэгээд хоёуланд нь дараагийн арга хэмжээнд маань өөрсдийнхөө мэдлэг туршлагыг хуваалцах байхаа гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийнхөө арга хэмжээг ингээд өндөрлөе гэж бодож байна. Та бүхэндээ баярлалаа. Уянгадаа баярлалаа, Билгээдээ баярлалаа, Лавга баярлалаа, Choice-нд баярлалаа. Хамт байсан оролцсон одоо сонсогчдод баярлалаа. За баяртай. Дараагийн MLB Night-аар уулзцгаая.